Сайн байцгаана уу? Анугийн тарат мэрэг байна. За өнөөдрийн видео маань сэдв нь болохоор одоо удахгүй 11 сарын 11 болох гэж байгаа тийм. Тэгэхээр 11 сарын 11-ний порталыг одоо ерөнхийдөө одоо нийтээр хүмүүс ер нь яаж ашиглавал тань одоо ээлтэй өвөөжтэй байна вэ гэдгийг харах гэсэн. За энэ уншлага маань ер нь бол 3 сонголттой байгаа. Гэхдээ эхлээд нь хэдүүлээ нэг юм одоо олон нийтийн түвшинд гэх юм уу? Ерөнхийдөө нэг юм юу хийвэл их ээлтэй байгаа юм гэдгийг л эхлээд нэг хараадах юм гэж бодсон. Тэгэхээр энэ портлуудыг хүмүүс ихэнх нь л одоо нэг юм өнгөрснөө тавьж явуулах, өөртөө хэрэггүй зүйлсийг тавьж явуулах, тэгээд за мөн өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг өөртөө татах гэх мэт одоо зүйлд ашигладаг байхгүй юу? Ер нь бол одоо манифест хийдгээл гэсэн үг тий. Тэгээ бас тэр одоо ялангуяа тэр өнгөрснөө тавьж явуулах аливаа зүйлийг дуусгах гэдэг тал дээр бол тийм одоо хүн болгон өөрийн гэсэн тийм зан үйл хийдэг байх. За энэ тал дээр бол надад бол нэг тийм айхтар бол мэдлэг байхгүй. Та бүхэн маань өөрсдөө хайгаад өөрийнхөө сэтгэлд нийцсэн таалагдсан тэр одоо дом гэх юм уу тиймэрхүү зүйлсээ бол одоо хийж болно. Тэр бол таны сонголт. Энэ дээр би гол нь юуг харж өгөх гээд байгаа юм гэхээр ерөнхийдөө уур амьсгал нь юу руу чиглэсэн байгаа гэдгийг л олж харж өгөхийг хичээх гээд байгаа. За энэ видеогоо би бол одоо 11 сарын 1-ээс эхэлсэн явж байна. Тэгээ одоо уг нь бол 11 сарын 11-ний жоохон дөхүүлээд оруулах бодол байгаа боловч би одоо харин дуусчих юм бол тэгээд хэсэггүй оруулчих байхаа да. За тэгээд нөгөө их ярьлаа гэдэг хүмүүс маань сайхан YouTube чи гүйлгэж болтой шүү дээ тий. Гүйлгээд зүгээр яг нөгөө үндсэн уншлага руугаа ороход бол бүх зүйл нээлттэй байдаг шүү. За эхлээд бол нийтийн түвшинд нэг 3 карт татъя гэж бодсон юм. За тэрийг хийчихэд тайлбарлацгаад дараа нь бол уншлага руу орно. Уншлагын дараа л бол мэдээж эхлээд энергийн шалгалтаа харна. Тэгээд та энэ 11 сарын 11-ийн порталаар яг юу хийвэл дээр байна вэ гэдгийг сахиусуудаас нь зөвлөгөө олгож авнаа. Тэрний ар дээр нь одоо хэрвээ та сахиусуудын зөвлөгөөг дагаж чадвал чиглүүлсэн зүг рүү нь одоо явж чадвал үр дүн нь ямар байх вэ? Үр дүнд нь танд ямар ашигтай вэ гэдгийг хараад тэгээд өнөөдрийн уншлага маань дуусна гэсэн үг. За тэгээд та нар маань сабаа дараагүй сабаа дараад өгөөрэй. За мөн миний уншлага таалагдаад та комент хиймээр байвал бас комент хийж сэтгэлээ хуваалцаж болно шүү. За тэгээд хувийн мэрэг авах сонирхолтой хүмүүс маань мөн миний сошиал хаягуудаар холбогдох боломжтой байдаг. Description хэсэгт миний Facebook болон Instagram хаягийн аккаунт нь линк нь байрлалцсан байдаг шүү. Та бүхэн тэгээд сонирхол холбогдорой. За. Олон нийтийн түвшинд бол ийм картууд гарсан. Тэгэхээр за ер нь энэ World төзөр маань өөрөө яг нөгөө юм бас л юм нэг цикл дуусч байгааг харуулж идэг шүү дээ. Тэгээд яаж яхад энэ удаагийн юун дээр бас юм нөгөө 11 порталыг маань айгуу гоё харуулад байгаа юм шиг санагдчихэв. За тэгэхээр ингээ харахаар за мэдээж энэ материалын тал дээр илүү их одоо бодит амьдрал дээр хэрэгжүүлэх зүйлсүүдийг өөртөө татхад бас маш сайн байх нэ. Зоосны үзрэх гарсан байна. За тэгээд гарсан том 2 аркан үзэр нь бол бүр төгсгөлийг илэрхийлсэн үзрүүд те 20 болон 21 дугаар том аркан үзрүүд гарсан байна. За World card дээр бол таны одоо та дуусгахыг хүссэн зүйлсүүдэд дуусгахад бас ээлтэй байх нь за мөн өнгөрсөнд мартцсан байсан эсвэл бүр ингээд нөгөө нэг л барьж авч чадахгүй хойш нь тавиад идэг дуусахгүй байсан зүйлсүүдэд дуусгахад бас маш ээлтэй байна. Тэгэхээр дуусгахад ээлтэй байна гэдэг маань зүгээр ингээд энд 11 сарын 11-нд нэг юм хийгээл тэр нь дуусчихна гэсэн үг бол биш аахгүй юу?
энэ зүйлийг чинь дуусгахад танд одоо ирч хүч энерги боломж болцоогоор нь хангахад хорвоо ертөнцөөс туслахад бэлэн байна л гэж ойлгох хэрэгтэй. Тэрнээс 11 сарын 11-нд нэг дом хийгээл бүх юм ок болно гэж бол байхгүй. Гэхдээ ер нь бол ингээд амьдралынхын төвшөнд ингээд нэг юм төгсгөл нь ирэх болчихсон байгаа юм байна. Тэгэхээр хүн хүний хувьд бол өөр байдлаар байгаа тий. Өөр зарим нь сургуулаа төгссөн байж болно. Зарим нь одоо нэг ажил дээр удаад тэрийгээ дуусгаж чадахгүй нэг л одоо онгод нь орж ирдгүү ч юм уу яадаг нэг тиймэрхүү зүйл байж болно. За тэгээд угийн ер нь нэг юм альва зүйлийг нэг дуусгадгүй дутуу орхиод идэг бас тиймэрхүү хандлагатай хүмүүс байж болно. Альва зүйлийг амжилтаа дуусгаж чаддаг тийм чадварыг өөртөө татах байж болохоор юм байна. За тэгээд зоосны хатныг харахаар санхүүгийн амжилт аз өөртөө бас азыг дуудаж болохоор байна. Санхүүгийн амжилтыг дуудаж болохоор байна. Санхүүгийн эрхчлөөнд хүрэх. За тэгээд мөн өөртөө халамжтай сайн эхнэрийг дуудах. Одоо тийм түшигтэй одоо сайхан ханаа дуудах тийм. Аль эрэгтэй эмэгтэй аль нь ч хамаагүй л дээ. Ер нь юм халамжтай ханыг өөртөө дуудах. За заримийнх нь хувьдаас одоо энэ төрөлтийг илэрхийлсэн үзэр байна л да. Тэгэхээр зоосны хатан маань ч өөрөө ээжийг илэрхийлж идэг, ээж энерги байдаг. Тэгэхээр заримийнх нь хувьд бол бас хүүхэд хүсэж байгаа хүмүүс үж магадгүй. Хүүхэд хүсэх хүмүүс бас ээлтэй байна. За тэгээд санхүүгийн аз амжилт дээр бас одоо бол санхүү дээр харьцангуй одоо юу байгаа хүмүүс үж магадгүй. Нөгөө арай нэг амжилттай биш те. Тийм болохоор л одоо өөртөө санхүүгийн аз дуудаж байгаа шүү дээ. Тэгэхээр зоосны хатны энерги чи өөрөө нөгөө хүнд туслах одоо аюу тийм өглөгч хатны дүр байхгүй. Тэгэхээр та хүмүүст ингээд туслая ч гэсэн тэр боломж нь одоохондоо байхгүй гэж болно те. Тэгэхээр та өөртөө санхүүгийн амжилтыг дуудснаар бусдад бас туслахыг аягүй хүсэж магадгүй. Энэ тал дээр бас манифест хийвэл бас үр дүнтэй. За тэгээд жажмент үзэр маань бас сүнсний сэрэлтийг илэрхийлээд байдаг. Тэгэхээр заримийнх нь хувьд бол одоо хүртэл юу хийхээ мэдэхгүй, яахаа мэдэхгүй тий. Тэгээд явж байгаа хүмүүс байгаах. Ер нь бол тийм хүмүүс зөндөл байдаг тий. Тэгэхээр тэр хүмүүст манаас өөрийнхөө яг одоо сүнсний зорилгыг олох тал дээр бол ээлтэй бас байхаар байна. Тэгээ нэг юм бүрэн дүүрэн мэдрэмж авахыг хүссэн хүмүүс байгаах. Бүрэн дүүрэн болохыг хүсэж байгаа. Тэгэхээр энэ манаас нөгөө гэр бүлтэй болох гэдэг дээрч холбогдож байна бас бус талаараа ч тэр ямар ч хэлсэн таны амьдралд одоохондоо нэг зүйл ч юм уу ингээд сэтгэл хангалуун биш нэг л зүйл дутуу санагдаж байгаа бол түүнийгээ дүүргэх. Гэхдээ энэ нь илүү юм халамжтай энерги байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хань ижил түшиг тулгуур тэгээд санхүүгийн одоо баттай байдал гэх мэт зүйлсүүд байна. За тэгээд заримийнх нь хувьд бол ялтчгүй яг өөрийнхөө чаддаг мэддэг зүйлийг олж хийхийг хүсэж байна. Одоо энэ зоосны Page of Pentacles маань ер нь л одоо тийм авьяасаа гэрэлтүүлэх гэсэн утга байдаг шүү дээ. Ер нь одоо энэ хөзрийн маань түлхүүр өгөн тэр. Тэнгүүд бас нэг манифестыг илэрхийлээд байдаг. Тэгэхээр өөрийнхөө сүнсний зорилгыг олох энэ тал дээр бас өөрийнхөө яг чаддаг мэддэг зүйлээ олж хийх тэр тал руугаа бас ямар нэгэн зүйл хийвэл ээлтэй байна гэж байна. Тэгээ бас judgment байна урлагийн бүтээл урлагийн хүмүүс эсвэл тийм уран бүтээл хийдэг хүмүүс энтертэй бас холбогдож болно. Тэр утгаараа ч тэр энэ Page of Pentacles-тэй холбогдоод энэ Page of Pentacles маань өөрөө аягүй тийм авьяаслаг хүнийг илэрхийлдэг байхгүй юмд авьяастай тэгээ мөн хариуцлагатай тийм хүн. За ийм бас байж болж байна. За мөн энэ зоосны хатан хүү хоёрыг харахаар ямар ч нэг санхүүгийн амжилт гэдэг нь бол ингээ ахиж байгаагаараа харагдчихин санхүүгийн өсрэлттэй тэр тал дээр бас ээлтэй. Тийм үү? Мөнгө санхүүтэй айгүй тийм нөгөө харилцаа сайтай болохыг өөртөө манифест хийж болно. Мөнгөний талаарх, материалын байдлын талаарх эерэг
итгэл үнэмшил байт юм уу, эрг, энерги. За тэгээд айгүй өрөлгөн хүмүүс гэж магадгүй л дээ. Ерөнхийдөө. Тэгэхээр тэр өрөлгөн хүмүүст бол ингээд санхүү мөнгөтэй зөв харьцаж сурах. Тийм санхүүгийн сахилга бат гэх юм уу? Тийм сахилга бат. Тиймэрхүү зүйл төр бас байна. За энэ ярд болохоор төлөвлөгөө тийм. За мөн одоо ер нь бол нэг юм төлөвлөгөөтэй байхыг яаж юм л та, энэ ер нь нэг юм амьдрал нь нэг төлөвлөгөөтэй байх тал дээр нөхцөл байдлаас хамаарад яах вэ ийгүү гэдгээ төлөвлөж чаддаг алсын хараатай байдал. За заримынх нь хувьд тэгэхээр одоо энэ 11 порталыг ашиглаад та төлөвлөгөөгөө бичиж манифест хийвэл бас сайн гэсэн үг тий. Одоо ирээдүйд яамаар байгаагаа ингээд төлөвлөх. Тэгэд одоо манифестийн зарим нэг аргууд байдаг шүү дээ. Хүслээ бичиж шатаагаад одоо ингээд хорвоо ертөнц рүү үнсийг ингээ үлээж илгээх мэлгэх гэсэн нэг тиймэрхүү зүйл бас энэ зураглалаас нас тэгж мэдрэгдэж байна. За тэгээд гадагшаа аялах айгу мөрөөдөлт хүмүүс байдаг гэж магадгүй. Тэгэхээр аяллаа айгу манифест хийвэл бас ээлтэй гэж юм. За мөн ирээдүйн хит төлөвлөгөө бичвэл ээлтэй байх нь байна. Өөрийгөө бас ингээ нөгөө тав тухын бүсээсээ гаргаж чаддгүй хүмүүс маань өөрийгөө шин зүйлд сорих тэр зориг эрч хүчийн энергийг бас дуудвал ээлтэй байна. Мөн гадаад худалдаа, гадаад руу чихсэн ямарсан хилийн чанартай холбоотойгоор нэг тиймэрхүү юмнууд байна. Яг хөө түрүүн би аялал гэд хэлсэн л дээ. Аяллаас гадна бас ингээ бүр гадагшаа явах хүсдэг хүмүүс байж болно шүү дээ. Тэг виз мэд хүсдэг тийм хүмүүс бас байж болно. За иймэрхүү. За тэгээд тийм ба энэ дээр нэг юм бодоодсэн. Одоо энэ хөзөр бол юу санхүүгийн амжилтыг бэлэгдэж байгаа хөзөр маань одоо бас хаанаар гарч болох л байсан те. Гэхдээ хатнаар гарсан байгаа байхгүй юу. Тэгэхээр ялтчгүй л заримынх нь хувьд бол нөгөө юм юу байх гэдэг юм л да. Төрөлт, өсөлт, хөгжил, үржил, шин. Тэгэхээр одоо нөгөө эмэгтэй хүн чинь нөгөө альва зүйлсийг нөгөө юм үржүүлж идэг, өсгөж идэг гэж хүмүүс ярьдаг штэ. Тэр тал дээр ер нь бол үржил, шим, үржигдэх, өөрт чинь одоо байгаа зүйл өсөж, хөгжих, нэмэгдэх гэсэн л утга энд харагдаад байна л да. За тиймэрхүү тал дээр бас манифест хийвэл сайн байх шүү. За тэгээ ерөнхийдөө нэг иймэрхүү байна да. Та бүхэнд маань ингээд бүгд бол таарахгүй шүү дээ. Энд чинь нийтийн донд хэлж өгч байгаа болохоор харин энэний дараа бол яг уншлаган дээр бол ингээд 3 групп үсгээд сонголт хийлгэнэ. За тэгээ энэ дээрээс бас нэг юм дүрслэл орж ирээд байгаа нь энд нэг юм уг нь бол ингээд ажгүй болж байгаа ч гэсэндээ нэг л зүйл нэг юм дутуу юм хатны дүрийг харуулад идэв баггүй. Бас зарим талаар ингээд толгой нь гудаацсан те нэг сэтгэл хангалуун биш байгааз жаахан чамлангуй ч юм уу нэг л зүйл дутуу. Тэнгүүд энэ дээр яалтчгүй 20 21 гэж ич дүүрдэг тийм үү. Тэгэхээр нэг юм дутуу зүйл байгаад байна. Тэгээд тэрийгэ дүүргэх тал дээр л аюу тийм манифест хийвэл бас аюу үр дүнтэй байхаар харагдаад байна. За тэгээд хатны зоосоор гарсан юм чинь би энэ хатны энэ зоосны энерги дээр юунууд байдаг да нөгөө мэрэгжил энэ төр байдаг. За би тэрийг бол мэрэгжлүүд байдаг. За мэдээж хоол хүнстэй холбоотой байж болж юм. За мөн газар тариалан үржил шимээ өртөхтэй газар тариалан. За тэгээ түрүүн биес нөө халамжтай хань ээж гэдэг утга байдаг. Бусдад нөгөө нэг юм өгөх дуртай хатан учраас санхүүгийн чадамж тиймэрхүү зүйлсүүд байна. За бас юунд номон дээрээс харчуу. За энэ дээрээс би бас нэг итгэл даах буюу ер нь бол хариуцлагатай хатны дүр. Чинээлэг маш халамжтай бас өгөөмөр нэгэн. Их хүний хүчрхэг зүүн совинтой элдэг бас ухаалаг тэр нас тогтсон эмэгтэй эсвэл насандаа баймгүй мэрэгэн ухаантай залуу бүсгүй байж болно. Түүний сонирхол нь зөвлөх,
За энэ дээр төвлөрөөрэй. Нөгөө сүнсний зорилго олох гээд байгаа хүмүүст гол нь хамааралтай болов гэж би бодоод байгаа байхгүй юу? Зөвлөх, спорт, офис, эколог, газар тариалан, хоолны салбар гэсэн байна. Тэгэхээр энэ зүг рүү авьяастай хүмүүс байж магадгүй. Дийлэнх нь тий. Зэрэг олон хүнд хүрч ажилдаг ажил гинэ. Ер нь бол олон хүнд хүрч ажилдаг ажил. Тэгэхээр яг нэг сүнсний зорилгоо олох гэж байгаа хүмүүс донд маань иймэрхүү авьяас нь арай илүү байгаа гэсэн утгыг л бас санал болгох гээд байгаа юм л да. За тэрээр сайхан зүйлс дуртай бас мөнгийг хэрхэн зөв зүйл зарцуулахаа мэддэг бэлэг гэх мэт мэргэнд тэрээр хүчтэй нөлөө үзүүлэх дүрээр гарч ирдэг. Бодит дэмжлэг, мэрэгэн ухаан, санхүүгийн сайн зохицуулалтаас гадна зоосны хатан гэрэлтийг болон хос хоёрт эд мөнгө ирж байгааг харуулдаг. Мөн үр хүүхэдтэй болох сайн эрүүл мэндийг илэрхийлдэг эерэг хүчээр юм аа. Зоосны хатан таныг одоогийн нөхцөл байдалтай болон бусдтай уулзраа олохдоо илүү зөөлөн инэрэнгуй юмсын учрыг ойлгодог хандлага хадгалж үлдэхийг хүсэж байна. Тайван бас тэнцвэртэй амьдралыг өөртөө бий болгож нөөц бололцоотой туршлагатай байснаар асуудал үүсэн ч тухайн мөчид тэр даруй шийдэл олоход тусалнаа. За тэгээд энэ сөрөг утгыг бол уншаад яг хоо магадгүй энэ сөрөг утга нь таны одоогийн байгаа байдал гэж магадгүй та бүхэн ингээд ойртуулад байрчи зогсоож жагаад бас нэг уншаад үзээрэй. За ингээд болно. Одоо бол уншлага руу орё. За ингээд Angel Numbers Oracle карт дээрээ нэмэлтээр бас мөн одоо энэ сахиулсан тэнгэрүүдийн таныг чиглүүлэгч сахиулсан тэнгэрүүдийн зөвлөгөө гэдэг картнасаа бас татсан байгаа. Тэгэхээр нөө ижилхэн сонголтын дундаас нөө сонголт их хэцүү байдаг шүү дээ зарим хүмүүст маань. Тэгэхээр тэр хүмүүстээ бас зориулаад нэмэлтээр ингээд татсан байгаа шүү. За тэгэхээр та бүхэн манаас энэ зураглуу төвлөрж жагаад бас өөрийнхөө айл татагтаад байгаа группээ сонгох боломжтой. За 1-р групп, 2-р групп, 3-р групп. За 1-р группыг сонгосон хүмүүс уншлагандаа тавтаа морил. За танд гарч ирсэн Oracle картуудын мессеж нь ийм мессеж байна. За ингээд уншаад үзээрэй. За сахиулсан тэнгэрийн мессеж дээр бол 10 гэсэн тоо утга гарч ирсэн байна тий. За тэгэхээр та сүүлийн үед юм 10 гэсэн тоог хараад байсан бах магадaltaй 10 цаг 10 минут гэдэг тоон давхцал энэ тэнд таарад байсан гэж магадгүй. За гол түлхүүр үг нь бол би төвчээртэй хүн гэсэн байна. За тэгээ доторх мессеж нь болохоор бодол санаагаа эерэг байлгаж төвчээртэй байгаарэ. Бүх зүйл таны хамгийн дээд сайн сайхны төлөө өрнөж байна. Таны сахиулсан тэнгэрүүд таныг дэмжихийн тулд нүдэн дүгэл үзэгдэх орон зайд ажиллаж байгаа гэдэгт итэг. За тэгэхээр ер нь төвчээртэй байдал, эерэг үзэл бодол, итгэл найдвар. Одоогоор үр дүн сайн мэддэхгүй ч гэсэн ер нь бол юм нэг жоохон бүрхэгдүү байгаа байж магадгүй ахна. Тэгсэн ч гэсэндээ бүх зүйл сайнаар өрнөө гэсэн дохоо гэсэн байна за. Тэгээ сахиулсан тэнгэрийн зөвлөгөөндөр болохоор за таныг өнгөрснөө тавьж явуулахыг зөвлөсөн байна. За өнгөрснөө байнга үүрч явах нь чамайг ядрааж байна. Одоо энэ хүнд ачааг тавих цаг нь болжээ.
Зөвхөн сургамж хайр хоёрыг нь авч үлдээд бусдыг нь бүгдийг нь орхио. Ардаа үлдээ. Энэ нь угаасаа хүсээд ахаарч зүйл биш, чамдаж хэрэггүй. Тэд одоо алга болсон гэсэн утга байна л да. Тэгэхээр энэ 11 порталыг ашиглаад та өнгөрсөнд тэр хэрэггүй зүйлсээсээ ангижрах хэрэгтэй гэж байна. Тэгээд энэ 11 порталыг ашиглаад одоо энэ үйлийг хийж чадах юм бол бүр ингээ ор мургүй алга болно. Тэр өнгөрсөн таны зовоогоод байсан зүйл алга болно гэж байгаа байхгүй юу? За хэрвээ та тэгвэл одоо өнгөрснөө тавьж явуулж чадах юм бол өнгөрснөөсөө зөвхөн хайр сургаалыг нь авч үлдээд тавьж явуулж чадах юм бол танд маш ээлтэй байх нэ. Ялангуяа энэ 11 сарын 11-нд л одоо хийх зүйлийг нь л танд одоо амхандаа тодруулж өгөхгүй те юу хийвэл илүү танд үр өгөөжтэй байх уу гэж би энэ видеог хийгээд байгаа гол зорилго нь. Тэгэхээр зөвхөн энэ Oracle картанд л гэхэд маш том агуулга явж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо амьдралд тохиолдож байгаа бүх зүйлс танд ямар нэгэн зүйлийг ойлгуулахар болж идэг гэдэг одоо тийм ойлголт байгаад байгаа тийм үү? Тэгэхээр одоо ингээд танд хэцүү санагдаж байгаа. Эсвэл өнгөрсөнд хэцүү байсан зүйлсээс тэндээс та нэг зүйл сурах хэрэгтэй байсан учраас тэр зүйл танд тохиолдсон. Тэндээс сурсан зүйл таны ирээдүйд маш их хэрэг болно. Тэгэхээр сөрөг зүйлсүүдийн гомдол цөхрөл юу гэдэг те сөрөг одоо зүйлсүүд гимшил, гомдол, сөрөг бодол одоо юу вэ? За тэдгээрийг нь орхиод зөвхөн тэндээс сурсан сургаалаа хайр болон сургаалыг л авч үлдээрэй л гэж загч юм л та. За жишээ авъя. За та ингээд хин нэгэнтэй үерхэд эсвэл бүр ингээд гэрэлж байгаа салсан байя л та. Жишээ шүү. Одоо энэ бүр ажил карьер одоо өмнөх таны ямар нэг амьдралтай холбоотой гэж болно шүү дээ. Тэнгүү за тэр өмнөх харилцаан дээр мэдээж одоо болж бүтэхгүй болоо салж байгаа тийм үү. Гэхдээ тэндээс та тэр харилцаан дээрээс нэг зүйлийг ойлгоцсон байгаа. Одоо илүү хүлээцтэй байж сурдаг ч юм уу ямар нэгэн байдлаар тэндээс сургамжийг авцсан. Гэхдээ тэнд бас дандаа таныг зовоогоод байсан үгүй үгүй шүү дээ. Хайрлж исэн үе байгаа. Танд зааж исэн үе байгаа тий. Тэгэхээр тэр эерэг зүйлсүүдийг нь л аваад үлдчихээ. Тэрнээс таны гомдоож исэн, таныг зовоож исэн зүйлсүүдийг орхицгоо гэж байгаа юм за. Тэг гол нь та айгу төвчээртэй хүн байгаа шүү дээ. За тэгэхээр энэ дээр гарч ирсэн хоёр таны сонголтын карт дээр бол энэ бол давхар энергийн шалгалтч болж байгаа, хүмүүнд давхар бас зөвлөгөөч болж байгаа гэж найдаж байна. За тэгэхээр энд яригдсан, энэ зөвлөгөөн дээр яригдсан зүйлс бол энэ 5-ын сэлмээрээс гарч ирж байна. За гарсан 3 карта харангууд за хамгийн түрүүнд орж ирж байгаа нь энэ таныг их хариуцлагатай хүн гэж орж ирж байна. За мөн та маш авьяастай байж магадгүй ямар нэгэн байдлаар авьяастай те урлаг спортын ч юм уу ямар ч хэлсэн өөрийнхөө авьяасыг мэддэг, дуулдаг, бүжгэлдэг юу ч хийж болно те авьяасаа мэддэг. За тэгээ харьцангуй бас залуу энергиэр гарч ирсэн байна. За мөнгө санхүү материалын зүйлийг манифест хийж байгаа хүмүүс байж болохоор харагдаж байна. За тэгээд энд гарсан энэ Let Your Past Go гэдэг Oracle карттай ер нь төстэй утгыг илэрхийлж болох үсэн 5-ын сэлэм хөзөр маань урвуу гарч ирснээр бүрч илүү одоо ингээд нийцээд байна. Тэгэхээр за ямар ч хэлсэн 5-ын сэлэм маань өөрөө дээш харцсан үедээ хэрүүл маргаан гомдол цөхрөл юу гэдэг те одоо өнгөрснөө бодож байнга тэрэнд шаналах гэсэн утгууд ингээд байгаад байдаг. Тэгээ урвуу харчингууд энэ зүйл маань бас ч гэж тавирсан байгааг илтгэнэ. Тэгэхээр та өнгөрснөө харьцангуй бас ингээ уучлаад мартаад явж байгаа. Тэгэхээр энэ таны сонголтын карт бол ялтчгүй давхар зөвлөгөө болохын хажуугаар нөгөө энэ юунд бас хамааралтай байгаа юм.
энергийн шалгалтад бас нэлээд хамааралтай байгаад байна. Ямар ч сан өнгөрсөнд нэг юм зөрчилдөөнтэй байсан гомдж исэн, бодохоор л гомдоод байсан, эсвэл нэг үс санаад байсан ч юм уу, нэг тиймэрхүү зүйл намжиж байгаа харагдаж байна. 4 сэлэм 5 4-гээд уруудж байна тий. Тэгээд 4 сэлэм маань ер нь юм итгэхгүй байдал, тогтун байдал тэрийг илэрхийлээд байна гэж надад бол тэгж харагдаж байна. За тэгээд энэ маргаан маань магадгүй тантай нэг сүртэй хамааралгүй ч байсан байж магадгүй. Одоо та хоёр хүний голоор хоёр хүний маргаан дундуур ороод өөрөө хохирцсон байдаг ч юм уу. Нэг тиймэрхүү зүйл. Тэгээд тэр за бүр ингэ шууд утгаараа энэ хоёр хүний одоо маргаан дундуур ороод та хохирлоо гэж бодоход тэндээс бас тэрнээсээ шалтгаалаад нэг юм эрүүл мэндэд анхаарах шаардлага үүссэн байж магадгүй. Эмнэлэг нэмлэгээр явж байгаа тиймэрхүү нөхцөл байдал үүссэн бас байж магадгүй харагдаж байна. Яа тэгээд ер нь бол уучлаад март гэдэг утга энд хүзэрт байдаг. Тэгэхээр ямар ч зүйл байсан энэ өнгөрснөө тавьж явуулаад одоо бол харьцангуй бас нэг үе бодвол дажгүй болцсон байгаа энергитэй харагдаж байна. За тэгээд 4-ийн сэлмэн түрүүн хэлсэнчлэн ер нь итгэхгүй байдал гэсэн. За тэгээд давхар бас эрүүл мэндэд анхаарад эмнэлэг дамжлагаар явсан асуудал байж магадгүй. Ямар нэгэн байдлаар эмнэлгийн байгууллагатай холбогдсон тиймэрхүү зүйл байж магадгүй. За тэгээ мөн сүмд явдаг, шүтлэгтэй, залбирал үйлддэг тиймэрхүү хүмүүс бас байж магадгүй харагдаж байна. За энергийн шалгалт дээр нэг иймэрхүү байна. За одоо харин та 11-р сарын 11-ний порталыг ер нь яаж ашиглавал танд маш ээлтэй байх вэ? Та тэр үед юу хийх вэ? За тэр зөвлөгөө мэдээллийг энэ картнасаа, энэ тарот картнасаа харъя. За нэгийнхэн дээр маань тэр картууд гарч ирсэн байна. Ингээд харсан ч ер нь маш гой картууд байна л да. Хөдрийн уур амьсгалыг харангууд шууд ингээд ийм юм манифест хий гэж шууд орж ирж байна. Ace of Pentacles-ыг харангууд ер нь материалын зүйлсийг өөртөө манифест хийх маш ээлтэй байх нь. Энд бол зоосны хүзэр дүүрэг гарснаас гадна улны үзэртэг нийлээд энд бас Empress карт гарсан байна. Тэнгүүд материалын зүйлсийг өөртөө татах. Машин, байр, одоо юу гэдгийг те үйл хөдлөх хөрөнгө мөрөг одоо юу гэдгийг тиймэрхүү зүйлсүүдийг өөртөө татахны. За тэгээд мөн бас зүгээр нэг татах биш ээ. Энэ дээр бол ингээд нөгөө би нэг сая анх нөгөө яг энэ Ace of Pentacles гэдгийг уншаагүй байхдаа нөгөө энергийн шалгалтаар гарсан Page of Wands, үгүй Page of Pentacles гэж харсан байхгүй юу? Тэн дээр би бас нөгөө manifest гэдэр ярьсан те. За гэхдээ энэ үзрийг харангууд надад юу мэдрэмж орж ирж байгаа юм гэхээр нарандаа сүү өргөх гэж байгаа юм шиг надад бол тийг санагдсан. Та нарандаа сүү өргөх хэрэгтэй. Ер нь бол нарны зан үйл үлддэг хүн байх нэлээд магадaltaй харагдаж байна. За тэгээд мөн за тэгээ Ace гэдэг утгаараа мэдээж шинэ эхлэл те одоо сайн сайхан зүйлс миний амьдралд эхлээсээ энэ гоё нар гарч байгаа болохоор наранд харуулж байгаа юм чи. Гэтэ ингэнгүүт харагдаж байгаа юм болов? Яг наранд харагдахаар дүрсэнд сайн харагдахгүй байгаа юм. За тэгээ шинэ эхлэл те ямар ч байсан л зоос хүзэр буюу одоо амьдралаа шинээр эхлэх тиймэрхүү зүйл байж болохоор байна. Нэг циклийг хаагаад шинээр эхлэх. За ялангуяа энтэйг ингээ уялдуулаад бодохоор яалтчгүй л өнгөрснөөгөө тавьж явуулаа шинээр эхлэх гэдэг юм те. За тэгээд энэ дээр бас нөгөө эрүүл мэнд гэж бас орж ирж байна. Эрүүл мэндээ одоо сайжруулах талтай манифест хийх. За тэгээд энд гоо үзэгслэн. За энэ дээр бас гоо үзэгслэн гэмүүд эрүүл мэндийн хоёулаа бас орж ирнэ. Гоо үзэгслэн тэгээ элбэг хангалуун байдал. Элбэг хангалуун байдал бол ингээд бүр Empress картаар King of Pentacles-аар гарч ирж байна. Тэгэхээр элбэг хангалуун байдлыг маш их манифест хийвэл амжилтанд хүрэхээр байна. За мөн энэ группыг сонгосон хүмүүс ер нь эмэгтэй хүмүүс байх нэлээд магадaltaй. За яг хуу заавал одоо бүгд эмэгтэй байна гэж байхгүй л эрэгтэй хүмүүс ч байгаа. Гэхдээ
Хэрвээ та эрэгтэй ч эмэгтэй ч вэ, нөгөө нэм гадаад үзмж их чухал байна. Гадаад үзмж, царай цэсэнтэй анхаарах, үс цэсэндээ анхаарах, хувцсандаа анхаарах ч гэдэг юм те. Харагдах байдалтай маш их анхаарч байгаа. Өөртөө одоо үзэгслэн гоо бөгөөд одоо эрэгтэй хүнээр бол одоо гадаад төрхөө гоё байлгах, handsome болохын тулд одоо юм манифест хийвэл бас нэлээд үүрэг өчтөй байхаар юм байна. За мөн бүтээлч байдал. Та ямар нэгэн зүйлийг одоо ингээд бүтээхийг хүсэж байгаа хүмүүс ээж магадгүй. Одоо энэ улан дээр 3 зоос гарсан байна те. Хүмүүстэй хамтраад ч байж болно. Үгүй бол энэ Empress картыг харангууд Empress маань бас 3 номертой байдаг те. Тэгэхээр нэг юм хоёр хүн дундаасаа нэг зүйлийг бүтээдэг гэдэг штэ. Тэнгүүд энэ дээр бүр шууд утгаараа хүүхэд байж болж байна те. Хүүхэдтэй болохыг хүсэж байгаа хүмүүс хүүхдийг манифест хийж болж байна. За мөн хамтарлаасаа нөгөө одоо ажлын үр бүтээл, бүтээмж яг одоо нэг гарт баригдаж нүдэнд харагдах тийм амжилттай бүтээл. Тийм зүйлийг бас манифест хийж байна. Илүү одоо миний гараас олон ажил гараасаа би энэ ажлынх одоо та ямар нэгэн ажил дээр ажиллаж байгаа бол энэ ажил маань амжилттайгаар одоо бүтээд ингээд бүр юм бодит бит болоод тэрнийхээ үр шимийг би хүртгийнсэн ч гэдэг юм уу, нэг тэр тал дээрээ бас манифест хийвэл аюул сайн байна. King of Pentacles. Энэ түрүү нөгөө ерөнхийдөө нөгөө нэг юм хүмүүст өгөөмөр байдал өгөх гэдэг юм тэр нэг хоол ундтай холбоотой тэг спортоор хичээлэх гэсэн нэг юм ерөнхий юм дээр гарч ирж байсан да. Нөгөө нэг юугаар Queen of Pentacles гэзрүүр. Тэгэхээр тэрнтэйгээ бас холбогдоод байна. Тэг айгуу сонин надад ингэ санагдаад байхгүй. 9 зоос Queen of Pentacles, Empress 3 маань ингээд яг нэг юм зэ охин, ээж, эмээ 3 шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд нэг юм бүгдээрээ нэг юм удмаараа нэг юм гоё хүүхнүүд ч гэдэг юм уу тий. Заавчлаар да зөвхөн хүүхэн гэлчлээ. Удмаараа гоё залуучууд ч гэж болно шүү дээ. Нэг юм яг нэг юм юу ч гэмэрэндээ гоё хүмүүс, үзэсгэлэнтэй хүмүүс айгуу дуртай, харах дуртай, тэр хүний байж байгаа л айгуу гоё тий. Тэгэхээр нэг тиймэрхүү мэдрэмж төрөддөг байхгүй. Тэнгүүд энэ дээр бас 9 зоос Empress гараад ирсэн. Тэнгүүд яг King of Pentacles байна л да. Тэгтэл ер нь бол зоосны хатан хаан хоёр маань нэг л төрлийн хүмүүс шүү дээ. Хоёулаа байгаль бөгөөд амтан тайртай. Тэгээд хоол цай сайтай одоо гэрлүүн ороод гарахтал ядчил нэг аягны амсар зуулгачдаг тийм ер нь л тийм халамжтай энергитэй хүмүүс. Чи яаж ийж ийн үсэж ийн цангаж ийн ч юм уу те юу хэрэгтэй байна гэл ингээ байнга л бусдад ингээ халамж тавьж идэг те. Тийм энерги байна. Тэгэхээр энэ донд маань одоо тийм халамжтай бусдад тусалж чаддаг тийм мундаг болохыг хүсэж байгаа хүмүүс бас байх магадaltaй. За тэгээд мөн Knight of Swords, Justice хоёрын ингээ байрлалыг харангууд шудраг бус байдлыг бүр ингээ таслан зогцоох. За нэг бол бас нэг нь одоо ямар нэгэн тийм үлийн үрийн харилцаа ч юм уу нэг тиймэрхүү зүйлсүүдийг таслан зогсоохыг хүсэж байгаа хүмүүс байж магадгүй. Тэгэхээр тэрийг аявал бас үр дүнтэй шүү. За ер нь бол ихэнх Justice card дээр ингээд нэг юм нүд нь яг 100% ингээ хаалттай бооцсон байдаг байхгүй юу. Тэнгүүд энд болохоор надад юу харагдаад байна гэхээр энэ хөзрийн зураглал дээр ингээд нүд нь ер нь бол ингээд завсраар нь хараад байгаа байхгүй нууцаар. Яг одоо бид нар нүдэ бууж тоглохдоо нэг ингээд хин хаана ингээд нэгээс нууцаар хараад тэр хүний ингээд шууд бариад авчдаг штэ олдог. Яг тэрэн шиг юм тиймэрхүү санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бол яг шударгаар шүүгөөгүй юм шиг харагдаж байна. Надад энэ үзрийг юуг нь харахаар. Тэгэхээр нэг юм шудраг бус байдлыг таслан зогсоох. Knight of Swords маань одоо энэ юун ч гэсэндээ надад бол яг л ингээл дайраа, давшаад шудраг бус байдлын шудраг бус байдлын төлөө тэмцэж байгаа түүнийг таслан зогсоохоор ингээд айгуу тийм тэмцэж байгаа энерги харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг хийвэл бас үр дүнтэй. Одоо тэгэл энэ маань одоо шүүх цагдаагийн байгууллагатанд шудраг бус хандсан байж болно. Одоо бас одоо нөгөө ямар нэгэн тийм эрх өгдөг те элчин сайдын яам эсвэл том одоо тийм эрх өгдөг байгууллагууд яг ингээ зөвшөөрөл олгодог те тамга дараа зөвшөөрөл олгодог. Тиймэрхүү юм том
байгууллагуудтай холбоотойгоор ялангуяа бүр юм шудраг бус байдлыг мэдэрсэн байж магадгүй байхгүй. За бүр төрийн албан хаагч нар ч гэж магадгүй. Тэгээд ирэнгүүд нөгөө багш нар, эмч нар маань бас орж ирж байлаа л да. За амар сүртэй тэгж амар ус төрчмөрг байна. За тэгтээ яг ерөнхий уур амьсгал нь танд одоо илүү ойлгомжтой байх болов гэдэг үднээс тийм жишээ авлаа. За тэгээд бас мөн ажлын гой хамт олон бас манифест хийж болохоор байна. Гой хамтрал. Тэгэхээр ямар нэгэн том төсөл дээр ажиллаж байгаа хүмүүс гэж магадгүй л дээ. Түүнийг амжилттай бүтээсэй гэж одоо яг Empress card маань өөрөөсөө одоо ямар нэгэн зүйлийг бүтээж төрүүлдэг гэдэг утгаараа таны ажил бусдад хамтарсан энэ ажил маань амжилттай байгаасаа гэж маш хүсэж байгаа хүмүүс байна. Тэр хүмүүс маань бас энэ 11 порталыг ашиглаад манифест гэвэл бас үр дүнгээ өгөхөөр харагдаж байна. За энд бол 21 буюу хорвоо ертөнц үзэр гарсан байна. За ерөнхий одоо зураглалыг нь харахад бол ингээд ялчгүй нэг зүйл ингээд тавьж явуулж байгаа энерги нь бол мэдрэгдэж байна. Яг ингээд одоо энэ салхинд ингээд хийсгэж байгаа байхгүй юу? Энэ малгайгаа. Магадгүй энэ таны хар бараанд дурсамж онцгүй зүйлс нь. Тэнгүүд тэрийг ингээд шидээд малгайгаа ингээд хийсгээд явуулж байна. Тэгэхээр одоо нөгөө нэг хэрэггүй зүйлсээ өөрөөсөө явуулахыг хүсэж байгаа зүйлсүүдээ ингээд цаасан дээр бичээ шатаах байдаг юм уу? Эсвэл усан дурсгах байдаг юм уу? Одоо шатаагаад хүмүүсийн хийсгэх ч гэдэг юм уу. За тэр хийсгэх арай болохгүй. Тэр чинь бол одоо өөртөө сайн сайхныг дуутгаад ихэнхдээ хийдэг санагдаад байна. Ямар ч л байсан нэг юм хэрэггүй зүйлээ тавьж явуулах. Бүр ингээ хийсгэж одуулах, өнгөрүүлэх. Тэгээд дуусгаад шинээр эхлэхтэй. Энэ 21 гэх тэнгууд энд болохоор Ace of Pentacles байгаа. Ямар ч хэлсэн та өөртөө хэрэггүй зүйлсийг дуусгаад шинээр эхлэх том боломжтой харагдаж байна. Эндээс харахад ч энэ мессеж маань маш их одоо өргөн утгыг агуулсан байна л да. Ялчгүй таны одоогийн амьдралд чинь зүйл байна. Бас таны хийх ёстой зүйл чинь ч бас энэ өнгөрснөө явуулах байгаад байна. Одоо үхэл дахин төрөлт гэдэг нөгөө бараг л одоо энд чинь нөгөө үхэл үзэр гараад ирвэл бүр ч илүү баталгааж гарлаа л та тий. За таны хийвэл зохилтой зүйлс гингүүд ингэж гарч ирж байна. Мэдээж одоо манифестийн арга ямар арга байх уу, яг яаж хийх үү гэдэг нь таны сонголт. Энэ дээр бол юуг хийвэл танд ээлтэйвэ гэдэг нь л гарч ирж байгаа. Тэгтээ энд нэг гоё мессеж нь орж ирсэн. Энд бол нартай харьцдаг хүмүүс аявих байгаад байгаа байхгүй. Тэгэхээр та нарандаа өргөл өргөх бас аягүй сайн гэсэн шүү за. За одоо харин энэ тарот картнасаа хэдүүлээ үр дүнгээ харъя. Та саяын санал болгосон манифестуудыг хийснээр танд ямар сайн эерэг үр дүн ирэх бол гэдгийг бас харах гад оролдоод үзье. За үр дүнд нь юу болох боломжтой вэ гингүүд эдгээр картууд гарч ирсэн. За та хитрхи мухар сүсэгт итгэдэг байсан байж магадгүй. Эсвэл танд ингээ нэг зөвлөөд өгдөг одоо тийм даалд ертөнцтэй холбогддог ч юм уу, тийм зөвлөдөг байсан хүн нь одоо буруу гэдгийг мэдэж магадгүй. За та одоо хин дээр ч очтгийн тийм нэг хүн дээр очдог. Эсвэл одоо энэ YouTube-ийн уншлагууд ч гэж болно тий. Тиймэрхүү зүйл маань ер нь буруу юм байна гэдгийг мэдэж магадгүй харагдаад байгаа байхгүй юу? За YouTube-ийн тараад уншлагын бичлэг байж болно. Бас нөгөөдөөр одоо байнга одоо ингээ хүн дээр ингээ байнга очиж үзүүлдэг ч хүн байж магадгүй. Үгүй бол нэг юм өөрийгөө туршлагатай гэж бодсон тэр хүнээсээ ингээ дандаа зөвлөгөө авдаг байсан гэж магадгүй. Тэгэхээр танд нэг юм буруу зүйлийг зөвлөдөг байсан байх гэдгийг ойлгохоор байна. Бас давхар мухар сүсэгт хийд автсан байж тэрийг айгүй ойлгож магадгүй. За тийм үү стресс бухимдалтай байсан зүйл маань намжиж эргээр ирж байгаа байхгүй. 9 сэлэм ер нь уруу харах чинь сайнны тохио штэ. Энэ зөв байх үедээ айгүй сөрөг утгатай байдаг тий. Тэгэхээр та
хэд одоо нийтлийг бодсон шийдвэр гаргадаг байсан бол тэр нь одоо тавирж байгаа ч юм уу. Хэд их стресстэй байсан бол таны стресс буурах нь байна. За магадгүй таны зүүн совин танд буруу хэлээд идэг байсан бол харин тэр нь эсэргээрээ сайжирч магадгүй. За мөн одоо энийгээ мухар сүсэг гэдээ аваад үзэх юм бол та илүү нөгөө логиктойгоор шийдвэр гаргаж сурна. Илүү ажил хэрэгч. Илүү одоо өөрийнхөө ухаанд найдаж сурах магадaltaй харагдаж байна. За тийм үү? Queen of Swords маань өөрөө нэмж ажил хэрэгч эмэгтэй гэлтгэж идэг байхгүй юу? Тэгэхээр таны ажил карьерийн түвшинд ч гэсэн ахиц дэвшил гарахаар харагдаж байна. За 10-ын сэлэн маань хараахан уруу хараагүй ч гэсэндээ 10 маань өөрөө төсөөлийг илэрхийлждэг тий. Тэгэхээр хүнд хэцүү зүйлс маань ер нь бол дуусах шат руугаа нилээн дөхнөө. Ялангуяа таныг их зовоодог байсан олон удаагийн давтамжтайгаар. Нэг зүйл гайгүй болонгод дахиад нэг асуудал гардаг. Дахиад тэрийгэ дараалж ажиж дахиад нэг юм гарч ирдэг ч юм уу тий. Нэг иймэрхүү төвөгтэй циклд орсон байсан бол энэ мэн одоо ер нь бол дуусах шатанд орно гэж юм. Яг бол энэ мэн нөгөө үр дүн дээр гараад ирсэн учраас би нэг баг одоо ингээд тавьсан ч болохоор ахгүй ер нь бол таныг зовоож ирсэн зүйлсүүд одоо таны ар нурууднаас сугарч ингээд унана гэсэн утга байхгүй юу? За тэгээд Page of Cups маань за ямар нэгэн сайхан ажлын санал авч магадгүй мөн танд одоо ийм юу романтик сэтгэлээ илчлэх тийм санал орж ирж магадгүй эсрэг хүснэнтэй танд санал тавих. За тэгтээ энэ өдрийн хажууд ингээд байгаахаар надад болохоор яад ч нэг юм хуучин таныг зовоодог байсан хүн эргээ танд санал тавих юм шиг. Нэг тийм юм орж ирээд байна. Тэгээ та тэрэн дээр нь одоо өмнөхөөсөө илүү одоо юм юутаагаар хийл хязгаартайгаар за нэг удаа үзээд алдъя гэх магадaltaй харагдаад байгаа байхгүй юу? Хүлээж авах магадaltaй харагдаж байна. Хэдий ингээ олон шархалцсан ч гэсэндээ энэ саналыг хүлээж авч магадгүй харагдаж байна. Ер нь сүүлийн удаа нэг найдар тавиад үзье да. За олонний үзэртээр бол 6-гийн аяга маань ер нь бол одоо өнгөрснөөс одоо өнгөрсөн чинь тань одоод ирэх гэсэн утга байдаг байхгүй одоо X байсан бол X тань дээр ирнэ. Гингүүт бас энэ хоёр хүзрийн байрал ер нь бол энэ доотлын 3-ын байрлалын энд ингээд товчлоод гаргаад ирсэн юм шиг харагдаж байна тий. За тэгээд мөн за 6-гийн аяга маань ер нь ингээд харахаар надад яг өнгөрсөнд хүн гарч ирнэ гэдэг утгаас гадна тийм хүндлэл надад санагддаг. Энэ хүзрийг харахаар хүндлэл та илүү хүндлэгдэж эхэлнэ. Бусад хүн таныг хүндэлж эхэлнэ гэдэг тийм утга бол харагдаж байна. За мөн мэдээж энэ хүзрийн маань үндсэн өөрийнх нь утга өнгөрснөөс тань дээр хин нэгэн гарч ирж магадгүй. Энэ нь одоо хинч гэж болно. За мөн та хүүхэдтэй бол таны хүүхэдтэй холбоотой сайн сайхан зүйлс тохиолдно. За мөн ямар нэгэн хүүхэдтэй холбоотой сайн мэдээ дуулдаж болохоор байна. За бас та дотоод хүүхэдтэй баярлуулах илүү одоо энэ өнгөрснөөсөө илүү тийм юу. За үг нь эвлж орж ирдгүй. Том хүн шиг биш. Нэг юм хүүхэд шиг арай нэг юм одоо хүүхэд чинь ингээ нэг их юм санаа зовдгүй шүү дээ. Одоо том болохоор л бид нар амьдрал ахуйдаа санаа зовол яана энэ гэдэг байгаа болохоос ш хүүхэд бол бид нар ярьдаг үстэй буцаад хүүхэд болчихсон амар гэх тээ. Ер нь бол нэг тиймэрхүү энерги тань дээр ирэх магадaltaй. Та илүү ингээ нэг юм бүх зүйлийг айгу зовлонтойгоор боддог гэсэн бол илүү хөнгөнөөр хүүхэд шиг жаахан дураараа эрхэлждэг тий. За нэг тиймэрхүү энерги мэдэгдэж байна. За тэгээд мөн энийг харангууд
хүүхэд наснаасаа мөрөөддөг байсан мөрөөдлөө биелүүлэх эсвэл одоо хүүхэд наснаасаа боддог байсан ажил мэргэжлээр ажиллах боломж олдох ч юм уу. Тиймэрхүү бас зүйл байна. За тэгээд магадгүй зарим нь одоо бүр нөгөө хүүхэд насндаа байсан газраа очих. Тэгэхээр энэ маань одоо үр дүн гэдэг утгаараа яг ч та бүр өмнө нь амьдардаг байсан газар руугаа очих магадaltaй. Гол үр дүн бол таны өнгөрсөн одоод ч туслахаар ирнэ гэдэг байна. Тэгэхээр энэ өнгөрсөнд одоо таны таньдаг хүн эсвэл таны үр хүүхэд, ээж аав, таны экс, багын найз, багтаа амьдардаг байсан гэр орон, дүүрэгч гэдэг юм уу те. Таны дурсамжинд байдаг сайхан зүйл. Тэр зүйл таны амьдралд дахин гарч ирнэ гэдэг байна. Тэгээд ер нь энэ зургийн уур амьсгал нь өөрөө ингээд нэг юм хүндлэл, за тэгээд дээрээс нэг юм энэ настай хүний ингээд нэг халамжлаад байгаа юм шиг байгаа. Ер нь бол ингээд нэг ирэхээр ирсэн юм шиг. Удаан очиагүй байжгаад ингээд очиж байгаа юм шиг. За нэг тийм энерги байна. Дахин нэг базаад хэлэхэд та илүү одоо ухаанаараа тархиараа шийдвэр гаргадаг болно гэдэг. Таны ухаан сарвал болно. Ямар нэгэн зүйлийг шийдэж чаддаггүй байсан бол та илүү өөртөө итгэлтэйгээр төс тас гэж шийдэж чаддаг болно гэж. За тэгээд түрүү хэлсэндээ нөгөө мунхар сүсэг ч юм уу эсвэл таныг нэг мунхруулад байдаг байсан тэр итгэл үнэмшлээсээ салж чадна. Энэ нь одоо бүр хүн ч гэж болохын үгүй бол зүгээр л нэг юм тийм зүүн совин тий өөрийнхөө зүүн совинд итгээд ингээд шийдвэр гаргаад идэгсэн бол тэр нь бас буруу байсныг ойлгож болно. Тэгэхээр тэр зүүн совин нь яг зүүн совин биш байсан байгаа байхгүй. Яг бол хүний зүүн совин хүнд өөрт маань ер нь бол буруу зүйлийг санал болгодгүй байхгүй юу. Тэгэхээр та хараахан бас нөө зүүн совингоо сонсож сураагүй хүн байсан байна л гэсэн. Тэгэхээр та илүү зүүн совингоо сонсож чаддаг болж магадгүй мухар сүсэг энэ төр гэсэн тиймэрхүү юмнаас татгалзаж тэрийг ойлгож чадна. Стресс тань буурж гин. Илүү романтик амьдралыг илүү гоёор хардаг болж гин. Сэтгэл тань илүү залуучж байгаа харагдаж гин тий. Илүү залуухан болж байгаа. Илүү хүүхэд шиг гэгэл эерэг энергитэй болж байгаа харагдаж гин. Тэгээд та ямар нэгэн магадгүй таны өнгөрсөнд тэр зовооддаг байсан зүйлд дахин нэг боломж олох том магадaltaй харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд ч бүр энэ 6-гийн аягаар батлагдаад гараад ирж байгаа. За тэгээд гол мессежээ санаарай. Өнгөрснөөс зөвхөн хайр болон сургаалыг нь авч үлдээ. Явуул гэдэг байгаа шүү за. Түрүүний миний бас хэлсэн жишээг дахиад сануулъя. Хосын харилцаач вэ? Ямар ч сан өнгөрсөнд таныг гомдоосон тийм нэг харилцаа байлаа гэж бодгоо. Тэр найз ч гэж болно, аав, ээж, хосын харилцаа тий. Тэнгүүд тэндээс та ингээд айгу гомдолтойгоор ингээд байдаг. Тэнгүүд тэрийгээ бол одоо ингээд гомдоод л яваад байх биш. Тэрийг бол угаасаа тавьж явуулах хэрэгтэй. Ялангуяа одоо энэ 11 сарын 11-нд тий. Тэгж чадсанараа тэр хүмүүсээс зөвхөн сайхныг нь харж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэр хүн таныг урд нь ингээ гомдоожсэн ч гэсэн тэдрийг нь мартчихаа. Таныг бас хайрлж исэн үе байгаа. Таныг хамгаалж исэн, хайрлж исэн, таны төлөө явж исэн үе бас байгаа. Гэдгийг нь л авч үлдээрэй гэдэг байгаа шүү за. Тэгээ бас тэр хүнээс та ямар нэгэн сургаалыг авч үлдсэн байгаа. Ингэж болдгоо юм байна, тэгж болдгоо юм байна. Эн чинь гоё юм байна. Тэр чинь муухай юм байна гэдэг нэг юм сургаал ялтчгүй нэг тэр таны өнгөрсөн тэр одоо үйл явдал гэх юм уу нөхцөл байдал хүнтэй холбоотой байгаа байхгүй юу. Тэгэхээр тэндээс сургаалыг нь л авч үлдээрэй гэж юм. За нэгдүгээр группийн маань уншлага ингээд дуусчих. Баах ч гэсэн хувь нэмэр болж чадсан байхаа гэж маш их найдаж байна. Та эдгээ бас нэг энэ гоё портлыг ашиглаад өөртөө зөв зүйлээ татаад өөрийнхөө одоо өөртөө хэрэггүй тэр зүйлийг
хайж орхиод амьдралаа илүү сайжруулаасай л гэж одоо хүсний үндсэн дээр энэ тараад уншлахыг хийгээд байгаа юм шүү дээ. За тэгээд таарсан таалагдсан байх гэж найдаж байна. Та бүгдтэй бас цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье. Аз жаргал хүсье. Манифест нь амжилттай болох болтугай гэж өрөөё. За ингээд сувгийг маань дагж байгаа болон видеог минь үздэг та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд сувг дээр минь subscribe дараагүй хүмүүс байгаа бол subscribe-а дараад бас цаашдын видеог минь дэмжээрэй. За тэгээд бас мөн сэтгэлдээ хуваалцвал бас маш их баярлах болно. Хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс маань миний сошиал хаягуудаар холбогдох боломжтой. Description хэсэгт миний Facebook болон Instagram хаягийн линкэнд байрлуулсан байдаг. За ингээд баяртай. Дараагийнхаа видеогоор уулзцгаая. За 2 дугаар сонголтынхаа маань уншлагандаа тавтай морил. За сонголтын карт маань ийм мессежтэй байна. Миний жоо ойрхон барьж. Фокус таарч байна. За скриншот юм уу эсвэл зогсоож байгаад уншаарай. За энэ зураглал нь бол айгүй хөөрхөн хүүхдээ хайрлаж байгаа ээж гэж хэлэх юм уу? Одоо ер нь бол юм сахиусан тэнгэр нь бид нар ингээд сахиусан тэнгэртэй яг юм хүүхэд шиг байдаг. Байхaltaа айгүй хайрлаж хамгаалдаг, нандиндаг. Хөөрхөн зурагтай юм. За 24 гэсэн тооны утга гарсан байна. 2 4 24 нийлбэрийн 6. За энэ тоо тантай ямар нэгэн байдлаар холбоотой гэж магадгүй 24 гэсэн тоо. Сайн бодоод үзээрэй. За энэ сонголтын картууд маань энергийн шалгалтч болно, мөн давхар бас зөвлгөөж болно шүү. Би өгөөмөр хүн гинэ. За тэгэхээр 2 дугаар сонголтыг хийсэн хүмүүс маань их өгөөмөр хүмүүс байх магадaltaй. За түрүүнд яриадсэн нөгөө зоосны хаан, зоосны хатан нар хуу тий Empress карт марчих тийм өгөөмөр хүн гэсэн үг. За танд алчиг сайхан сэтгэл бий. Одоо зүрх бий. Вау, ямар гоё юм тий. Та тэнцвэртэй, тогтвортой харилцааг хадгалагтай маш чадварлаг хүн. Та хайртай хүмүүстэй үнэнч бөгөөд тэдний хувьд халамжлагч, хамгаалагч болон хангагчийн үүргийг бүгдийг нь гүйцэтгэж чаддаг. Өстө нөгөө зоосны хатан хаан чинь дүрээрээ биш яг ингээ унссан чинь. За маш гоё. За тэгэхээр энэ маань одоо энергийн шалгалтанд бас нийцнэ гэсэн үг те. Таны бас нөгөө нэг давуу сайн чанарыг чинь бас энэ хүү картаар хэлж байгаа юм шиг байна. За тэгэхээр сахиусан тэнгэрүүд нь таны энэ зан чанараас ч болоод ч юм уу их хайрладаг, нандиндаг одоо айгүй гоё магтж штт те ийм хүнгээ. Тэгэхээр сахиусан тэнгэрүүд нь маш энэ зан чанарыг нь их сайшааж байгаа байхаа гэж бодож байна. Хүмүүс ч гэсэн таны энэ занд маш дуртай тийм. Та ч гэсэн өөрийгөө ийм хүн гэдгийг мэддэг байхаа. Тийм ч учраас одоо энэ карт маань яг таны сонголтын картанд сонгогдсон байх гэж бодож байна. За харин энэ карт маань та уг нь ийм мундаг сайн хүн мөртлөө яагаад ч юм айгүйх тийм гин буруутай мэдрэмж их байгаа юм шиг байх юм. Энэ картны доторх мессежийг нь уншингууд. За тэгэхээр болсон зүйлс одоо их өөрийгөө буруутгаад идэх юм болов уу? Тэгэхээр сахиусан тэнгэрүүд нь юу гэж юм нэхэр таныг угаасаа л ийм нэг юм бусдад гэрэл цацруулж одоо гэрэл түгээж явж идэг юм одоо
ариун сүнс гэх юм уу юм айгу гоёор хэлээд байна л да. Гэтэл та өөрийгөө айгүйх буруутгаж болсон бүх зүйлд өөрийгөө их буруутгаад гин зэм санаад яваад идэг. Тэгэнгүүт сахиус тэнгэрүүд нь энэ зүйлээ ингээ болоо бидэнд даатгаад өгчхөө. Одоо болж өнгөрсөн зүйлээс зөвхөн сайн сайхныг нь л одоо яг л нэгдүгээр групп дээр гарсантай дүн төстөө сургаал яваад байна л да. Одоо болсон зүйлээс ер нь нэг хайр болон сургаалыг нь авч үлдээд зүрх сэтгэлээ тайван амгалан байлгаарай гэж юм. За маш гоё юм. Гоё л энэ те ингээд гоё чи ямарч буруугүй. Чи их сайн хүн шүү гэдэг юм шиг товчхондоо. За. За одоо харин энергийн шалгалт болгоод би урдчлаад энэ 3 карта татцсан байгаа. За энэ дээр хязгааргүй тэмдэг 2ч давхцсан байна. Яг ч юм зоос хүчтэй ингээд ороод ирэнгүүт одоо мөнгө юусоо тасардгүй юм байж магадгүй. Ямар ч хэлээс нэг мөнгөтэй л байдаг. Тэгтээ мөнгөгүй болчих үедээ гэж их айдаг хүмүүс иж магадгүй. За яг ганцхан мөнгөн дээр төлрөө ярьчлаа. Ер нь бол энэ юм хоосрох үе гэдгээс их айдаг, сэтгэлийнхаа гүнд их энэ дээр их айгуу тийм ач холбогдол өгдөг хүмүүс иж магадгүй. Тэг ингээд за тэгээд дээрэс манифестийн маш өндөр чадвартай хүн байна. За мөн манифест сүүлийн үед их манифест хийж байгаа хүмүүс иж магадгүй. Ер нь байн хийдэг ч хүмүүс гэдэг юм уу те. За тэгээд танд бол маш их чадвар байдаг. Та бол маш чадвартай хүн. Та юу л бол юу гэж чадна. За ингээд Magic-ын үзрийн нөгөө ширээн дээр ингээ гоё бүх зүйл байдаг те. Танд бүх элемент байна гэдэг нь талын л авьяастай хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр та бол өөрөө бодож сэтгэж чадчихвал бүх эд баялагийг өөртөө бүтээх чадвартай, бүгдийг нь өөртөө татах, эсвэл өөрөө тэмднийг бүтээх чадвартай хүн гэсэн үг. Тэгээд энэ Magic-ын өдрийн мэнд дагаа дандаа элбэг хангалуун байдал байдаг. Элбэг хангалуун, үүрэг өчтэй, үржил шимтэй тий. За тэгтээ энд нэг юм 5-ын зоосны энерги орж ирээд байна. За маш бардам хүмүүс одоо хэцүү байна, зовж гин, би зүдэрч гин, зовж гин гэд хүнээс тусламж гуйдаггүй байх магадaltaй. Тэгээд яг ууг нь бол эргэн тойронд нь тусламж авах боломж болцоо бол байдаг. Гэхдээ уг хүн нь жоохон тэрэндээ дургүй хүмүүс байх магадaltaй. За хуваараа бизнес эрхэлдэг хүмүүс байж болохоор байна. Мөн та ойрын үед ч юм ер нь сүүлийн үед юм үйл хөдлөлттэй холбоотой сонголт хийх гэдэг магадгүй. Эсвэл бүр юм амьдралаа шийдэх зүйл дээр тий хоёр хүнээс нэгийг сонгох гээд байгаа ч юм уу. Үгүй бол хоёр объектоос хоёр ажлаас гэх мэт тий сонголт хийх гэж байгаа мэдээлэл бас байна. За мөн хуваараа бизнес эрхэлдэг, орлого мөнгө нь жоохон юу байдаг одоо дандаа нэг жигд сайн байдаггүй, заримдаа муу, заримдаа сайн гэх мэт тий тиймэрхүү утгууд бас байдаг. За тэгээд 5-ын зоосыг харангууд бас нэг утга орж ирээд байгаа нь биеийн үтсэн хүмүүс бас энэ дунд байх шиг байна. Эрүүл мэндийн хувьд жоохон өвдөж мөвдөд байгаа зүйл байна уу яаж? За бас 5-ын зоос маань үндсэн утгаараа ер нь бол одоо санхүүгийн алдагдлыг илэрхийлж идэг. Тэгэхээр ямар тодорхой хэмжээнд та бас нэг санхүүгийн алдагдлалд орсон байх магадлалтай. Энэ бол энергийн шалгалт шүү. За энергийн шалгалт дээр нэг юм байна. За энэ нэр хараад байсан чинь нөгөө хуваараа бизнес эрхэлдэг гэдэг дээр бас юм юу хоёр ажил зэрэг хийдэг хүн байж магадгүй юм байна. Бас энэ 24 настайдаа юм аав ээж болсон анхны хүүхдээ төрүүлж исэн ч гэдэг юм уу. Тэр талаасаа бас байж магадгүй юм шүү нэмээд хэлэхэд. За
Тэгээ одоо харин та 11 сарын 11-нд энэхүү порталыг ашиглаад өөртөө яг юуг дуудах уу, юуг явуулах уу гэдэг тал дээр нь таны сахиусуудаас ямар мессеж ирэх нэ харцгаая. За маш хөөрхөн картууд гарчээ. Тэгээ энэ хүчртөө би амар дурлаад ах юм. Ингээ харахаар л нэх гоё, өгүүлэмжтэй. Зүгээр энгийн орог одоо энэ тарот картыг хараад ярих, энийг ярих хоёр маань ингээ амар шал өөр. Энэ одоо хүчрөөс бол айгүй их мэдээлэл орж ирдэг байхгүй яа. Яалчгүй зураглал нь айгүй гоё яваад. За та ямар манифест хийх хэрэгтэй вэ гэхээр ямар гингүүд манайхаа нөгөө намайг манифест зааж өгөх гэж юм гэжтэй бодоорой. Танд одоо юуг явуулах эсвэл юуг өөртөө дуудах хэрэгтэй байгаа гэдэг талаас нь харж өгч байгаа шүү. За. Таныг их тийм зовоогоод байсан зүйлээс дуусгаж өгөөч гэж хүсвэл их сайн байна. Ялангуяа энэ 10-ын сэлэм 9-ийн сав хоёрыг харахаар айгүй их тийм шархалцсан хүмүүс байгаа байхгүй. Өнгөрснөөс айгүй их шарх авцсан. Тэгтээ энэ нь өөрөөс нь болоогүй дандаа бусдаас болсон. Хүмүүст хуурдагдсан, итгэж явж исэн хүн нь өөрийг нь хуурсан, мэхэлсэн, гомдоосон. Тэгээ айгүй олон удаагийн давтамжтай. Хүмүүс ингээ хил хязгаараа мэдэхгүй айгүй халдаж орж ирдэг. Тэгтээ энэ айгүй сайн миний мэддэг энерги байгаа байхгүй юу? Хүн энэ одоо энэ дээр бол нэг Queen of Pentacles за хаан хатны зоос энерги мэдрэгч юм гэж би түрүүхэн хэлсэн дээ. Тэнгүүд энэ болохоор ингээ гим зэмтэй байдал гэж байгаа байхгүй юу? Гим зэмтэй байдлаа та өөртөө л бурууг аваад байна. Миний буруу байсан ингээ гимшээд. Тэнгүүд энийг одоо ингээ тавьж явуул чи өөрөө сахиусан тэнгэрүүд нь бол тэгж байгаа байхгүй чамд ямарч буруу аваагүй чи бол ингээ бусдад гэрэл гээгийг цацруулдаг энэ төрөлхийн ийм одоо алт шиг зүрхтэй өнгөж байгаа шүү дээ. Тэг гэрэл дандаа гэрэл түгэж явж байдаг. Тэнгүүд хөөхөдөө тэгээ ингээд нөгөө өгөөмөр хүн чинь ингээд бусд хүнийг өөршгөө санддаг байхгүй юу? Ингээд туслаал дэмжээл одоо тэгээд анханасаа ингээд нөгөө юм хитрхийн найрсаг байснаасаа болоод нөгөө юм хил хязгаар гэдэг зүйл нь алдагдчихж байгаа. Тэнгүүд яг хав таны ч бас буруу юм шиг эсвэл тэр хүмүүсийн ч буруу юм шиг те. Таныг үнэхээр найрсаг хандаад ахаар энэ хүнтэй ингээд чөлөөтөө харьцаж болно гэж бодсон байж болно л доо. Нөгөө гэхдээ хүмүүст чинь нэг эргүүлээд юу байх хэрэгтэй ч одоо хүн ингээ сайхан хандаад хад би даварч болохгүй шүү гэдэг ч юм уу тий. Тэг хүмүүст ер нь жоон тийм байдаггүй юм шиг санагддаг. Ингээд сэтгэл гаргаад л байвал энэ гаргаж л ийдэн гэсэн шиг улам л ингээд авах гад идэг. Тэг нэг тиймэрхүү зүйл яг тийм зүйл мэдрэгдчихлээ. Тэгэхээр эндээсээ болоод өөрийнхөө нөгөө өгөөмөр байдлаас болоод их зовцсон л байгаа юм шиг харагдаад байна л та. Тэг сүүлдээ бүр нөгөө өөрөө айгу хэцүү болцсон. Энэ байдлаасаа баг одоо нөгөө сайхан харьцажсэн бол гинт ингээл муухай харьцах чинь бас эвгүй шүү дээ. Яг 9-ийн савнаас бол тийм л энерги мэдрэгдээд байна. Тэгээ одоо хаанаас хин яах бол гэл нэг юм байлдааны бэлэн байдалтай байгаа юм шиг тэгээ төгшөөртэй айгу төгшөөртэй энергитэй байна тий. За тэгээ мөн айгу шархалсан байгаад байна. Энэ хоёр хоёулаа шархалсан энергитэй байна тий. Сэтгэл зүйн хувьд бие билдрийн хувьд бүр ингээ махан бие чинь хүртэл ингээ ядарсан. Энерги болоод ирч хүчгүй болцсон. Тэгэхээр энэ зүйлсүүдийг тавьж явуулах тал дээр та манифест хийх зүгээр байна. Манифест зам үйл дом юу гэдэг нь одоо тэр 11 портал дөхөөд ирэнгүүт бүр илүү одоо олон тийм янз янзын хүмүүсийн юу орж ирэх байх сошиал дээр надад бол тийм байхгүй уушлаарэ. Би тийм бол мэдгүй харин бусдаас харж хийнэ гэж бодож байгаа. Энэ дээрээс болохоор би та нартай юуг харж өгөх гээд байгаа юм гэхээр танд яг нэн даруй нэн шаардлагатай зүйл нь юу байгаа вэ гэдгээ бас мэдээд авчих юм бол гэсэн үгнээс та нартай хийж энэ уншлагыг хийх гээд бүр өнөд ингээд хаа байсан эрт 11 сарын 1-нд ингэж сууж байгаа байхгүй юу. За тэгэхээр өөрөөх чинь хуурж исэн, гомдоож исэн тэр их одоо гомдол цөхрөлтэй эднэрийгээ тавьж явуулах нэ энэ сахиусан тэнгэрийн мессежтэй ч гэсэн гарч ирсэн тий. Тэр зүйлээ бидэнд өгчхөө гэдэг аахгүй өөрхөн сахиусан тэнгэрүүд нь тэр одоо гимзэн мэдрээд байгаа, гомдол цөхрөл мэдрээд байгаа тэр мэдрэмжээ бидэнд өгчхөө гэдэг байгаа.
За тэгэхээр тэр талын өөрийгөө суллах зүйл хийв сайн байна. За мөн түрүү нөгөө энергийн шалгалт дээр хэлсэндээ нөгөө юу хувийн бизнес эрхэлдэг хүмүүс байж магадгүй гэсэн. Тэгвэл энийг харсан чинь одоо би ойр тулаад харуулах уу? Энэ хоёр хөзрийн ингээ хослыг харангууд надад нэг юм энийг ялангуяа харахаар дахил өргөж байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг юм та тодорхой хэмжээнд нэг юм зан үйл хийснээр ер нь бол нэм өргөл байрц өргөснөөр одоо энэ дээр ингээ харахад ус руу ус хийгээд байгаа. Тэнгүүд ингээ загснууд нь ингээ дэлбэг ингээ бүр ингээ ярилцаад харагдаж байгаа байхгүй юу? Одоо загсч хүн байлаа гэхэд одоо далаа тэнгист бол тэгдэг л ах. Нөгөө далаадаа өргөлөө өргөчөөд эргүүлээд одоо загас магас авдаг. Ер нь монголчууд ч гэсэн аам ман хийхдээ тийм нэг зан үйл байдаг л та анчингуудад. Ер нь тиймэрхүү зүйлийг хилээд байгаа юм шиг надад санагдчихэв. Тэнгүүд нэг юм хэрвээ та ингээд өргөл байрц өргөж чадвал эргүүлээд бүр маш их одоо энэ дээр бол энэ загсан чаралзаал энд 10-ын зоос ингээд тахаар аюу гоё харагдаад байгаа байхгүй. Ер нь бол ашиг орлого маш их нэмэгдэх магадaltaй. Тэгэхээр одоо хуваараа бизнес эрхэлдэг ч үгүй ч ер нь бол мөнгө санхүү дээр та ингээд өргөл барьц өргөгч юм нэг иймэрхүү зан үйл хийх юм бол аюу өгөөжтэй байж чадхаар энэ санхүү мөнгөний аз бол ивэгээр харагдаж байна. За зарим нэг нь бол одоо гэр бүлийн бизнес эрхэлдэг хүмүүс жоох магадaltaй. За мөн одоо хувийн бизнес гэлтгүү те ингээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэр бүлийг хүсэж байгаа хүмүүс байж болно. Яг бол энд болохоор илүү ингээ гэр бүлгүй байгаад байгаа байхгүй ингээ ганцаархнаа ингээ айгу хэцүү ингээ үлдсэн сэтгэлийн шарах ихтэй. Тэнгүүд магадгүй та ингээл айгу гоё нэг сайхан үр хөвгт болоод таны жилт болоод гоё ингээ амьдрах юмсан гэж боддог бол та бас гэр бүлийн үгүй юу юм одоо гэр бүлтэй болох манифест хийх юм уу? Ерөөсөө өөртөө хань ижлээд дуудана, үр хөвгтөд дуудах юм гэсэн утга байхгүй юу? За бас давхар тийм утга байж болж байна. За тэгээд мөн Queen of Cups-ийн High Priestess хоёрыг харахаар зүүн совингоо айгу дээшлүүлэх тал дээр манифест хийвэл бас сайн байна. Зүүн совингоо дээшлүүлэх. Магадгүй одоо миний зүүд айгу би одоо зүүдээр айгу ингээд өөртөө мэдээл авмаар байна ч гэдэг юм уу те. Зүүдэнд минь миний одоо арга зам ирээсэй гэж бас хүсэж байна шүү дээ те. Ялангуяа бүр одоо 11 сарын 11-нд ингээд би өнөө шин одоо унтахтаа ийм юмны гарц гаргалгаа олмоор байна. Зүүдээр минь дамжуулаад одоо миний дээд бие гэдэг юм уу одоо миний сүнсэн бие надад ингээд мэдээлэл өгөөч, сахиус минь надад мэдээлэл өгөөч гэж бас хүсвэл бас зүгээр санагдаж байна. Тэгэхэд бол харин ирнэ гэдэг байгаа байхгүй. За тэгээд бас давхар төрөөлсөн зүүн совинтэй зүүн совингоо сайжруулах. Энэ донд ингээд бас ингээд тарад мараадаар мэрэгэл сурах юмсан гэж хүсэж байгаа хүмүүс байж болно шүү дээ. Тэнгүүд одоо төрөлхийн юм өгдөлгүй хүн ч гэсэн бас сурж болдог одоо тод жишээ нь бий шүү дээ. Яг багасаа ингээд худлаа өний мэрэгэл яваал идэг байсан л та. Тэгэхээр нэг суур бас байсан ч юм уу? Огт байхгүй ч байсан ч юм уу? Тэгээ би бас амар зүүдэлдэг, маш их зүүдэлдэг. За тэгээд Ace of Swords гинэ. Тий, дөрөв хэлцэндээ хараагүй байхдаа хэлчих. Sorry, би энийг дөрөвс яагаад нэг Page of Swords хараадсан юм бол Ace of Swords гэсэн юм шүү дээ. Тэнгүүд ялчгүй нөгөө юм янз бүрийн юм дээр шийдвэр гаргах гэж байгаа бол ингээд зүүд нойроо дамжуулаад мэдээлэл авахд маш ээлтэй юм байна. Гэр бүлтэй болох тал дээр ч санхүү одоо бизнесийнхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх тал дээр ч тэр шин санааг бас өөртөө дуудах тий. Шин санаа, шин одоо уур амьсгал, шин үзэл бодол, мэдлэг зүүн сонгоод одоо хөгжүүлэх тал дээрх мэдлэг гэх мэт. Иймэрхүү зүйлсүүдийг өөртөө дуудаж болох нэ. Шин боломж бас орно. За тэгээд дөрөв энэ 9 сав бол зөндөө хэлсэн те. Тэгэхээр ер нь бол юм бусдтай хил хязгаараа зурж чадах. Тэгээд 9 савны энерги аюу хоёр талтай байдаг байхгүй юу? Нэг бол ингээ бүр хаагдчихулаас болохгүй гэдэг. Бүр ингээ бус хүмүүсээс ингээ өөрийгөө хаачих юм бол хүрээлэх болчих. Бас ингээ бүр амар нээлттэй байгаа болохоор бас болохгүй гэдэг.
Гэхдээ нэг юм ерөн жогноо ийм санаа өөрөө мэдрэмжээр ч гэх юм уу тийм юутай байна. Хил хязгаараа зурна гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд энэ 9-ийн саван дээр бас нэг юм хамгаалдаггүй байгаа мэдрэмж энэ үзрээс бол орж ирж байна. Ямар ч тийм юу байхгүй. Өөрийг чинь хамгаалах юм байхгүй байгаа юм шиг санагдчихж магадгүй. Яаж юм энэ үзэр дээрх дүрслэл бол илүү ингээд нэг төөрцөн хаягдсан юм шигтэй хайчхаа мэдэхгүй байгаа. Хаанаас ямар аюул гарч ирэхийг мэдэхгүй ингээд амар төгшөөртэй харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр энергийн хамгаалалт айгуу сул байгаа хүмүүс гэж магадгүй. За тэгэхээр энэ тал дээр энд болохоор Queen of Wands байна тий. За Queen of Wands. Өөртөө их итгэлтэй байдлыг дуудаж болно. Өөртөө итгэх итгэл. За мөн хоёр хатан гараад ирэхээрээ дайсагналыг илэрхийлээд идэх тий. Магадгүй танд тийм өрсөлдөөд байдаг, таны одоо юунд халдаад байдаг тий. Тав тухтай бүсд чинь халдаад ингээд дураараа таны бүс рүү ингээд нэвтэрж ордог. Нэг тийм хүн байж магадгүй л дээ. Тэр хүнээс хамгаалт хүсэж болно тий. Тэр хүнээс ангижруулах хамгаалт. Илүү өөрийгөө хүчтэй байлгах. Ялч хүний хоёр хатан гараад ирэхээр л дайсагналыг илэрхийлдэгтэй үндсэн бүр одоо нөгөө тайллын номон дээрээч байдаг. За тэгээд энэ үзэр маань яг түрүүчийн уншлаган дээр ч гэсэн надад энэ үзэр ерөөсөө нэг юм хамгаалагдсан гэд хэрвээ тэр уншлагыг үзсэн хүмүүс байгаа бол мэдж байгаа те. Илүү юм хамгаалагдсан юм шиг энергитэй энэ Queen of Wands маань. Тэгэхээр энд бол хамгаалт сул гэдэг байгаа те. Тэгэхээр энд бол илүү хамгаалагдсан илүү юм тайван бүр хөлнж газар хүрэхгүй гэдэг байгаа те. Алдаж энтгээс нь хүртэл ингээд сахиусууд нь хамгаалдаг, тусалдаг. Тэгээ маш хүчрхэг хамгаалттай байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм өөртөө хамгаалтыг дуудаж хүсэж болно 11-р сарын 11-нд. Өөртөө итгэх итгэл. За мөн энд сошиалд ажил хийдэг хүмүүс гэж магадгүй. Queen of Wands маань өөрөө ингэж ялчгүй сошиалтай холбогдоод идэг үзэр болохоор би одоо хэлхээс яг уу. Тэгэхээр сошиалын орчинд бас юм юунд өртсөн байж болно шүү дээ. Одоо нэг юм уугаа хакерд болсон ч юм уу. Аккаунта эсвэл одоо сошиалор хүмүүс өөрлөө чи ингээд амар дураараа орж ирээд яг хөө тэрийг чи ингээд нөгөө лог хийч болно л доо. Ямарчсан сошиал орчноос айгүй бас юу яагаад гэдэг гэж магадгүй дайралтанд өртөд байдаг бас магадaltaй хүмүүс байна. Тэгэхээр энэ дээрээ бас өөртөө хамгаалт хүсэж болж байна. За энд болохоор Two of Swords байна. Тэгэхээр маш их эргэлздэг, тэнэгэлздэг зүйл дээр энд Ace of Swords байгаа тий. Тэгэхээр илүү шийдэмгий байдлыг өөртөө манифестос хийж болохоор байна. Болохоор байна ч гол нь санал болгож байгаа зүйлсүүд нь одоо миний яриад байгаа юмнууд гэсэн үг тий. Шийдвэргүй байдал дээр шийдвэр гаргаж чаддаг болох илүү одоо мэрэгэн цэцэн ухаантай болохыг хэлж байгаа байхгүй юу? Будлаад байх биш. Хоёр зүйлээс алийг сонгохоо мэдэхгүй байдаг бол илүү одоо зүүн сонгороо сонсож чаддаг, сонгож чаддаг тий. Зүүн сонгоо ашиглаад зөв шийдвэр гаргаж чаддаг гэх мэт тиймэрхүү юмуд гарч ирж байна. За маш гоё. Сахиусууд нь аюу хөөрхөн гоё юунуудыг санал болгож байна. Энэ дээрээ ингээд өгөөрэй, тэрэн дээрээ тэгээд өгөөрэй гэдэг аюу хөөрхөн. Аюу гоё холбогдож чадж байна. За одоо харин эдгээр зүйлийг та сахиусуудын зөвлөгөөг хэрэгжүүлж чадвал танд ямар одоо үр дүн ирэх вэ гэдгийг харцгаая. За үр дүн гэсэн чинь маш гоё үзрүүд гарсан байна. За энэ бүр давтагдж байгаа үзэр 2 байна. Харж байгааз High Priestess 10-ын зас 2 гарсан байна. За тэгээ улны үзэр болохоор бүр ялалт 6-гийн сава. Ард нь 3-ын аяга. Гоё. За та ямар ч сэтгэлийн шархаа эдгэж чадна гэж юм тий.
илүү урд урдхаасаа илүү тэнцвэртэй болж чадна. Ийм баланстай тий альва зүйлийг ингээд нөгөө хэтрүүлдэггүй. Яг ингээд тэнцвэртэйгээр амьдралаа авч явж чадна гэдгийг хэлж байна. Үр дүн бол маш гоё орж ирж байна тий. Та тэгээ аюу гоё юм юу байж магадгүй. Өөрийнхөө сэтгэл зүг аюу гоё удирдах чаддаг ингээд яаж ч одоо хүмүүс таныг магтчихсэн эсвэл муулж исэн тий ингээд нэг бол онгорохгүй нэг бол одоо уурлахгүй ч гэдэг юм уу тий нэг гоё сэтгэл зүйч аюу гоё тийм баланстай юм гоё өөрийгөө ингээд барьж чаддаг. Тийм гоё болж магадгүй л гэчихэд яана. Тийм болох магадлалтай байна. За тэгээд 10-ын сава. За яг хуу магадгүй танд жоохон нэг юм ядралт ирж магадгүй л дээ. Ядралт ирэх магадлалтай. Гэхдээ 10-ын сава маань өөрөө төсөөлийг илэрхийлж өгдөгтэй. Таныг өнгөрсөн хугацаанд ядраад байсан зүйлээс та ангижирч чадна. 10-ын сава маань өөрөө дуусж байгаа энерги тийм. Энэ тал дээр сэтгэлийн шархаа эдгэж чадчихна. Та одоо ийм хүн байсан байгаа байхгүй ингээд өөрөө л бүгдээ ганцаараа хийх гэдэг хүн байсан байх магадaltaй. Тэгэхээр энэ тал дээр та нэг бусдад итгээд ингээд өөрийнхөө нуруунд ирэх ачаанаас ингээд баг ч гэсэн ингээд хөнгөлж чадчих байгаа байхгүй юу? Тиймэрхүү ангаалт бол явагдаж болохоор харагдаж байна. Үр дүн шүү дээ эдгээр ч одоо танд эерэг үр дүн гэхээр. За тантай өрсөлдөөд байдаг гэсэн. Тийм орчин байсан байх магадaltaй байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг бол дуусгаж чадчихэв. Өрсөлдөөд байдгүйсэн орчин дуусч болж байна. За мөн та өөрөө дотор аяга өрсөлддөг байсан. Өрсөлддөг гэсэн нь яана нөгөө зөрчилддөг байсан. Одоо түр энэ дээр яриад байгаа асуудал яригадаад байгаа байхгүй юу? Өөрийгөө аягүй тийм гин буруутаагаар мэдэрдэг. Тэгснээл үгүй штэ. Тэр чин тэр хүмүүсийн буруу штэ гэж бодсон. Үгүй миний ч буруу юм уу гэл ингээд идэг тийм нэг зүйл дээр ингээд өөртөө ингээд бат итгэлтэй байж чаддаггүй байсан бол энэ тал дээр ангаалт явагдаад та энэ зүйлийг амжилттайгаар дуусгаж чадчихна. Ямар ч гэсэн л энэ өөртөө хэрэггүй зан чанарыг бол маш сайн одоо орхиж чадчих байгаа байхгүй юу? Ардаа орхиод шинээр эхлэх чадвар айгүй орж ирж байна тийм. 10 маань ч гэсэн дуусаад эхэлж байгаа энерги ихтэгдэг. Ямар ч гэсэн л та хүнд хэцүү зүйлээ ардаа орхиж чадах нэ. За тэгээд та нөө зүм совингоо сайжруулах манифест хийгээд байсан. Тэнгүү таны зүм совин сайжирч ирж байна. Бас та ашиг орлогыг өөртөө дуудаарай. Эсвэл гэр бүлийг өөртөө дуудаарай гэдсэн те. Тэгвэл тэр нь ч гэсэн ирж байна. Маш амжилттайгаар ирж байна. Ер нь л одоо түрүүний нөгөө сахиусуудхан санал болгосон ийм юм дээр ингээд өгөөч гэдсэн тэдрийг ингээд хийж чадах юм бол тэр бүгд нь яг ирж байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг нь та альва зүйл дээр ингээд шийдвэр гаргаж чадахгүй ингээд ингэдэм билүү тэгдэм билүү гэл ингээд шийдэж чаддаггүй байсан бол зүүн совингоороо та зөв замыгаа ингээд олж харж чаддаг болно гэсэн үг. Тэгээд бас та өөртөө ямар ч ашиггүй байдаг байсан тэр одоо санхүүгийн их үүсвэр гэдэг юм те ашиггүй зүйлийг хаяад шинээр өөртөө юм ашигтай болгож чадна гэсэн үг байхгүй юу? Эсвэл алдаагаа засахыг бас хэлжээж болно шүү дээ. Бизнес дээр алдаагаа засхаа энэ нэс юм биш тэгээд тэр одоо арга барилаа болоод тэнгууд таны одоо орлого өсөд ирдэг ч юм уу те. За мөн гэр бүл дотны харилцаан дээр ярих юм бол та өөртөө хэрэггүй тэр зан чанарыг ойлгоод ухамсарлаа тэрийгэ засч чадсанараа та гэр бүлтэй болж чадна. Маш гоё үзэр 10-ын зоос. Ер нь 10-ын энерги баг айгүй их орж ирлээ те. Түрүүнийхтэй ч гэсэн 10-ын сэлэм 10-ын зоосоос энэ болохоор 10-ын сава 10-ын зоос орж ирсэн байгаа. За ямар ч сан л та нэг тийм циклийг дуусгаж амжилттайгаар дуусгах чадах нэ. За тэгээд эцэст нь ялалтыг мэдэрч ин те. Та чадвараараа бусдад хүлээн зөвшөөрөгдөнө. Таны хүмүүс үнэлнэ. Одоо энэ 5-ын
саваагаад энд бол ингээ өрсөлдөөд исэн байгаа сте таны ингээд хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй үгүй наа чин буруу ийм байдیں۔ Тийм байдیں۔ Ингээл тэнгүүд та одоо өөрөөрөө хүлээн зөвшөөрөгдөж байгаа хэрэг өөрийнхөө чадвараар. Тэгэхээр та мундаг л байсан гэсэн. Зүгээр л эргэн тойрны хүмүүс чинь тэрийг хэлхийг хүсдэг байсан байж магадгүй. Тэг ингээд дараад байдаг тий. За тиймэрхүү хандлага байсан байх магадaltaй харагдаад шүү. За ямар ч байсан л танд ялалт ирж гин, та баяраа тэмдэглэж гин. Гурвын сава. Окей. Гурван аягны эерэг утга нь бол ер нь бол баяраа тэмдэглэх, хундаг тулгах тийм үйл явдал болох те. Энэ дээр бол тэгээ ялалттай ингээ хамт ороод ирэхээр бүрч илүү утга нь баталгаажаад байна. Ямар ч сан л нэг тодорхой хэмжээнд их амжилтанд хүрэх гээд байна да. Хүлээн зөвшөөрөх тал дээр илүү хүмүүс танд их баяр хүргэнэ. Тэгээ магадгүй та айгүй гоё юм нөгөө санаа оноо нийлсэн тийм одоо өөрийнхөө үе тэнгийн хүмүүстэй ингээд нөгөө найзуудтай олж магадгүй. Хүрээлэлтэй нь бол их гоё болж ирж байна. За мөн тэгээд юу ийм одоо 10-ын зоостойгоо уялдахаараа ер нь бол айгүй тийм хангалуун, элбэг хангалуун байдлыг мэдрэх гээд байна. Дөрвөн энэ группийнхан маань ер нь бол 5-ын зоос энергитэй байсан да одоо нөгөө юун дээрээ энергийн шалгалт дээрээ. Тэгэхээр 5-ын зоос нь 2 дахин үржигдээд 10 болцсон байна тий. Та тэгэхээр энэ 11 порталыг зөв ашиглаж чадах юм бол таны амьдралд бол маш эерэг гоё өөрчлөлтүүд гарах нэ. Энэ 6-гийн сава 3 аяг 2-ын бас нэг одоо зохицлон гэх юм уу хоршоод ирэхээр юу хэлээд байна гэхээр магадгүй өмнө нь танд ингээд хүмүүс одоо таны амжилтанд чин сэтгэлээс алга тасч чаддгүй юм шиг санагддаг байсан байж магадгүй. Тэгэхээр одоо бол харин үгүй болох нь байна. Та амжилтаа бусдаа ямар ч тийм юугүйгээр санаа зовлгүйгээр хуваалцаж чадчихээн. Цаад хүмүүс нь ч гэсэн өөрсдөө таныг одоо таны амжилтанд чин сэтгэлээс алга ташиж чадчихээн. Ямар ч одоо та бол ингээл би ингээд сайн бол хүмүүс намайг тэх болов. Би гоё олчвол одоо хүмүүс намайг ингэх болов ч гэдэг юм ийм сонин ийм мэдрэмжтэй байсан юм шиг санагдаад бах юм. Хүмүүсийг бодоод өөрөө сайн байж чаддгүй, гоё байж чаддгүй. Тэгэхээр тэр тал дээр айгүй гоё ангаалт орж ирж байна. Таач өөрийгөө байгаагаар нь үнэлээд одоо өөрийнхөө үн цэнийг мэдчихээн. Хүмүүс ч гэсэн таны үн цэнийг шударгаар хүлээн зөвшөөрч чадчихээн. За тэгээ энэ хоёр манаас ингээд хоршоод ирэхээр айгүй хөөрхөн за гэр бүл нэмэх магадлалтай, үр хүүхэдтэй болох, за мөн бүр хостой болж хорим найраа их гэр бүл болох гэсэн бас тийм гоё мэдээ бас орж ирж байна. За ямар ч лээсэн хоёрынхан маань 11 гэсэн порталыг ашиглах юм бол танд маш сайхан зүйлсүүд ирэх нэ. Бүр өмнөөс ч баярлалаа. За ингээд 2 дугаар сонголтынхны маань уншлага ингээд дуусж байна. Та бүхэн маань авах гэх ухаанаар хандаарэ. Энэ маань одоо олон нийт зориулсан уншлага шүү дээ. Танд бүрэн хувьд чинь зориулаад хийсэн уншлага биш. Үнэхээр таарахгүй бол та зүгээр л алгасчаарай. Энэ чинь бас энерги таарахгүй гэж байгаа шүү дээ. Вау энараа нөгөө хин. 10 гэдэг 10-ын үзрөө гарч бол бүх 10 гарчлаа шин аягны аргалт тутайсан тий. За ямар ч сан л гэр бүл үр хүүхэдтэй урт удаан бизнестэй маш сайхан байх нэ. За тэгэл эдлэн газартай үр хүүхэдтэйгээ газар аваад хаус барайл хил элбэг хангалуун чинийлэг тэгснээ бас сэтгэл дүүрэн гоё амьдрах нэ тий. Маш гоё картаар дуусч байна. За тэгээд ингээд магадгүй шинээр орж ирж сонсож байгаа хүмүүс байгаа бол та бүхэн маань subscribe-а дараад энэ subscribe гэдэг үг аюу хэцүү надад хэлэхэд саба гэж явчих тий. Саба дараад өгөөрэй. За тэгээд таалагдсан бол та бүхэн маань бас лайк, комент үлдээгээрэй. Сэтгэлээ үлдээвэл бас гоё идэв шүү. Бусдаач тэр наддаач тэр. Тэгээд гоё сэтгэлээ үлдээдэг хүмүүс зөндөө байдгаа. Баярлалаа. За тэгээд хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс маань миний сошиал хаягуудаар холбогдож болно. Facebook бол Instagram хаягийн
одоо линк нь description хэсэгт байрлцдаг байгаа шүү. За ингээд таны 11 сарын 11-нд хийх зан үйл манифест өөртөө дуудах сайн сайхан зүйлс өөрөөсөө явуулах муу мухай зүйлсийг бага ч гэсэн сахиусудаас нь одоо авч өгч чадсан байх гэж найдаж байна. За баяртай. Дараагийнхаа шинэ видеогоор уулзтлаа. Баяртай, баярлалаа. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлагандаа тавтаа морил. За сонголтын картуудыг нээ. За зогсоож байгаад эсвэл скриншот хийгээд та бүхэн маань уншиж болно. За 888 гэсэн тооны давхцлаа тий. 8-ын тоо маань ер нь л одоо монголчууд тэр ер нь мөнгө төгрөгтэй их холбогддог тий. Элбэг дэлбэг байдал одоо хязгааргүй мөнгө орж ирэх гэсэн утгаараа. За тэгэхээр та сүүлийн үед 8-ын энэ 38 орсон тоог харсан байж болно. 888 гэсэн тоо тантай ямар нэгэн байдлаар сүүлийн үед таарсан байх магадлалтай олон удаагийн давхцлаар тий. Нэг бол танд ийм дугаар угаасаа байдаг. 38 орсон зүйл байдаг ч юм уу тий. Зүйл гэхээр одоо машины дугаарыг яриад байна л да. Машин, утасны дугаар, хаалганы тоот гэх мэт. Яа тийм байна. За харин би бол одоо ийм элбэг дэлбэг хүн гэсэн утгыг илэрхийлж байна л да. Энэ одоо гол одоо гарч гэх юм уу? За энэ дээр мессеж нь болохоор хэрвээ чи өөрийгөө хүрээлж буй гайхалтай бүх зүйлд анхаарлаа төвлөрүүлвэл амьдралын чинь бүх салбарт эерэг энерги орж ирэх тэр замыг нь цэвэрлж гин гэсэн үг юм аа. Ингэснээрээ чи илүү элбэг дэлбэг байдлын одоо тийм орон зайг үүсгэж байна гэсэн үг гинэ. Одоо зай үүсгэж байна тий. Одоо ер нь юу хинтэй саваа хоослох гэдэг тий. Тэгэхээр нөө сайлаа бэлтгэхэр саваа бэлт гэсэн үг бас орж ирж байна. Ер нь бол ингээд одоо байгаа зүйлдээ талархах тусам илүү их одоо элбэг дэлбэг байдал таныг хүрээлж идэгэл гэсэн санаа яваад байх шиг байна бас. За өөрийгөө шагнах. Сахиусан тэнгэрүүдийн мессежээс бол өөрийгөө шагнах гинэ. За сүүлийн үед та одоо өөрийгөө илүү их өгөөд байгаа. Тийм учраас одоо та өөрөө илүү их авах хэрэгтэй гинэ. Тэгэхээр өөрийгөө өгнө гэхээр одоо өөрийгөө бусдад их зориулаад эсвэл өөрөө хүмүүст их юм өгөөд байгаа хүмүүс байх нь тий. Тэгэхээр одоо бол та өөрийгөө шагнах цаг нь болсон гэж байна. Тэгтээ гол нь өөрийгөө утга учиртайгаар шагнах. Урам өгөх. Баярлуулах цаг гаргаарай гэж байна. Тэгэхээр энэ өгөх авахын тэнцвэр нь таны энерги, сэтгэл санаа, урам зоригт нөлөөлдөг гэдэг. Одоо нэг юм энергийн түвшин чинь өндөр байхад айгүй нөлөөлдгөө гэж байна. Тэгэхээр картын гол утга нь болохоор одоо нэг бусдад ингээ хангалттай их өглөө. Тэгэхээр одоо өөрийгөө амрааж, өөрийгөө баярлуулж, өөрийгөө шагнах тийм цаг гарах хэрэгтэй байна л гэдэг юм л да. За тэгэхээр одоо би яах вэ гэдээ өөрийгөө хойшин тавиад байдаг хүмүүс байх магадaltaй байна. Тэгээд муу энергийн шалгалт гэдэг утгаараа та бол ямар ч л байсан ингээ нэг юм элбэг дэлбэг байдаг хүн байх гэдэг байгаа байхгүй юу? Хайрцангуй. За ингээ урьдчилаад энергийн шалгалтын 3 карта татсан байгаа. Ойрын үед бол амьдралд нэг онц том ноцтой гэх юм уу тийм
сүртэй зүйл болоогүй юм шиг байна. Хүлээлтийн байр суурьтай байгаа харагдчихээн. Нэг юм ажилч бай, бизнесч бай, харилцаач бай те нэг юм одоо зоригч бай те нэг зүйлээс одоо үр дүн хүлээгээд түүнийг маш төвчээртэйгээр хүлээж байгаа. Гэхдээ бас баг зэрэг шантрах гад байгаа бас энергитэй байна те. Тийм нэг юм одоо нөгөө юм шан харамж нь айгу багахан ирцэн. Тэгээд энийгээ жоохон голоод чамлаад тэгээ илүү надад уг нь одоо илүү их одоо зүйл орж ирэх ёстой штэ. Яагаад тийм жоохон баа юм бэ ч гэдэг юм уу. Тийм нэг иймэрхүү чамлсан энергитэй байна. Хамгийн гол нь айгүй тийм хичээсэн л харагдаж байна л да. Өөрийнхөө төвшөнд бол айгүй хичээгээд ядарсан байна. Ганцаараа их зүтгэсэн байна. Тэгээд ингээд хөөхөн ингээд зүдрээд ядраад ах чинь одоо ердөө л иймхэн шагнал өгж байгаа мó ч гэдэг юм тийм үр дүнгүй бол их голоод байна л да. Гэхдээ яг энэ 7-гийн зоосны одоо хөзрийн маань зөвлөгөө нь бол одоо өдийг хүртэл яаж ирсэн те тэрүүгээр л зүтгээдээ тэгснийх нь одоо үр дүнд нь энд байгаа одоо ургацыг хураахад одоо тунч ойртож байгаа шүү гэдгийг сануулж байгаа тийм. За мөн өөрийнхөө чадвараар одоо бус хүмүүсээс ингээд цойлоод гараад ирсэн хүмүүс байж магадгүй харагдаж байна. За мөн 7-гийн саваа маань надад бас нөгөө энергийн хамгаалтыг илэрхийлээд байдаг. Бусдын ховж ив атаархал, амжилтанд нь атаархал одоо хүмүүс ховж ив яриад байдаг ч юм уу те. Хил ам ихтэй байгаа гэж магадгүй. Тэгэхээр энэс бол одоо ингээд өөрийгөө айгу хамгаалах шаардлагатай байгаа. Үүнийгээ бас өөрөө бодоод яваад байгаа те. Яадаг ч юм блэ дээ гэл. Тэгэл янз янзын гинтийн сонин санаанд оронгүй зүйлсүүд болдог. Тэгэл өөрөө бол ингээ ажиглаад байгаа байхгүй юу? Энэ нэг л юм биш байна да. Яагаад ингэж байгаа юм бол гэдэг ч юм уу нэг тиймэрхүү бодолтой байж магадгүй харагдаж байна. За тэгээ бас энэ 7-гийн саваа ч өөрөө нэг жижиг сажиг одоо жижиг зүйлийг томруулаад хараас энэ хүзэр гарч ирдэг байхгүй юу? Тэгэхээр одоо сүүлийн үед тэгээд ээж магадгүй. Жохон эмэгч томруулаад дэвэргээл сүртэй зүйл юм шиг болохоолаа. Тиймэрхүү зүйл байгаа юу үгүй юу? Тэртэл дээрээ бас бодоод үзээрэй. За мөн бүр нэг амар гадаад дод руу нүгэ гүйжиж магадгүй. Ямар ч гэсэн нэг юм жоохон нүүдэл суудлын зүйл байгаа юм шиг харагдаад байна. Ийш тийшээ нүүсэн байж магадгүй. Шилжилт хөдөлгөөн харагдаж байна. Нэг бол одоо ингээд нөө шилжих гээл нүүх гээл хүлээгээд байгаа. Тэр нь одоо болж өгөхгүй жоохон хугацаа шаардаад байгаа ч юм уу те. Тиймэрхүү зүйл байж магадгүй. Жишээ шүү те. Заримынх нь хувьд бол биелж магадгүй. Магадгүй нэг 6, 7, 8 давхарт ч юм уу те ингээд байранд захиалах гэсэн түүнийг хүлээгээл нүүж орохоо хүлээгээл байгаа. Нэг тиймэрхүү хүмүүс бас зарим нь байж магадгүй. За энергийн шалгалтанд дээр нэг иймэрхүү байна. За одоо харин энэ 11-р сарын 11-ний энэ гайхамшигтай портлыг 3-р группийнхан маань юунд ашиглах вэ? Сахиусан тэнгэрүүдээс нь ямар зөвлөгөө өгөх нь вэ? Харцгаая. За хамгийн их харагдаж байгаа зүйл нь бол удирдах албан тушаалын санал авах хүсэл байж болох юм. Би одоо тушаал дэвшмээр байна. Надад одоо тийм удирдах албан тушаалын санал ирээсэй гэж хүсэж болж байна. За мөн түрүүнд нөгөө нэг юм байр захиалцсан байж магадгүй гэж энергийн шалгалт дээр орж ирээдсэн да. Тэрийг бас хурдлуулах манифест хийж болж байна. За дондуур нь гяс нэг юм хилээдхий. Манай хүмүүс яг одоо айгүй шуугж эхэлнэ. Уучлаарай. Ямар нэгэн байдлаар нэг юм юу? Эд хөрөнгө хуваах ч юм уу ялангуяа юм шүүхтэй холбоотой. Тэгээд нэг юм бүр юм одоо гэрлэлтж байж болохын өөр одоо хамгийн ойрхон жишээ бол одоо гэрлэлт цуцлуулахад эд хөрөнгөө хуваадаг шиг юм нэг тэрнтэй төстэй зүйл бас байж магадгүй. Тэрний одоо үр дүн нь нааштай байгаасаа ч гэдэг юм уу тийм. Ямар ч гэсэн л нэг мөнгө төгрөг хуваахтай холбоотой, эд хөрөнгө хуваахтай холбоотой шийдвэр
миний тал дээлтэй гараасай гэсэн нэг тийм хүсэл байж болохоор байна. Энэ бол одоо сахиусуудаас нь ямар юм дээр манифест хийвэл боломжтой байна вэ гэдгийг санал болгож байгаа байхгүй юу? Миний хийж байгаа санаа л одоо тэр юм байгаа. За тэгээд мөн урлагийн тийм ажил хийдэг хүмүүс ээж магадгүй жажмент үзрөө нь бас нэг юм уран бүтээлтэй холбогдоод идэг. Тэгээд тийм Page of Cups-ыг харсан энэ үзэр маань бас л одоо уран зураг зурж байгаа болтой юм. Энд бол одоо ингээд хөгжим хүлээж байгаа тий. Тэнгүүд нэг юм урлагийн онгод орж ирээсэй гэсэн бас тийм манифест гэж болно. Одоо нэг л одоо уран бүтээлч хүн бол ингээд нэг л онгодгүй болчоод юмаа хийх тийм хүсэл зоригнд хүрэхгүй байгаад гэж болно ш. Тийм үе бас байдаг штэ. Би бас сая 10 сард тэгсэн. Ямар ч тийм хүчлээд хичээгээд ч ерөөсө болохгүй байсан 10 дугаар сарын онцлог хийх гэсэн чинь. Ерөнхийдөө нэг тиймэрхүү байдалд орсон байгаа хүмүүс гэж магадгүй. Тэгвэл бас одоо өөртөө онгод дуудах тийм уран бүтээлийн гоё шин санаа энэ бас тэрийгээ бас манифест хийвэл бас үр дүнтэй байж болохоор байна. За тэгээ түрүү нөгөө ерөнхий нөгөө энергийн шалгалт дээр гарсан 6-гийн саваар үгүй 6-гийн сэлэн маань бас байна л да. За уучлаарай манай хүүхдүүд гэртээ байгаа болохоор айгүй шуугантай байна. Уг нь би бол ажхан байгаараа гэж хэлсэн л юм. За мөн заримынхын хувьд удирдах албан тушаал дээр ажилладаг бол одоо доор ажиллаж байгаа хүмүүсээ айгүй тийм сайн удирдах сурахыг хүсэж байгаа хүмүүс гэж магадгүй. Тэгэхээр одоо миний одоо удирдах чадвар өсөж нэмэгдэж би одоо цаашдаа илүү сайн удирдагч байхыг одоо хүсэж байна ч гэдэг юм уу. Тэр тал дээрээ бас манифест хийвэл амжилттай байхаар байна. Тэгээд энд бас ингээд зарим нэг хүмүүс нь одоо юм төсөл удирдах байгаа ч юм уу те төсөл мөсөл удирдаал тэр ажил нэг л жоохон явцгүй болцсон байж магадгүй. Тэнгүүд одоо тэр ажил дээрээ хурдан гарц гаргалгааг болж тэр одоо төслөө хурдан дуусгах нэг юм хамтрал ажил дээр ингээд хурдан дуусгах үр дүнгээ хурдан олж харахыг хүсэж байгаа хүмүүс байна. Энэ тал дээрээ бас манифест хийвэл үр дүнтэй байх нэ. За тэгээ романтик байдал Page of Cups маань ерөн сэтгэлээ илчлэх, хайраа илчлэх, мөн гоё ажлын санал хүлээж авах гэх мэт тийм гоё хөзөр тий гоё утгатай үзэр. Тэгэхээр заримынх нь бол ингээ хурдан ажилд орох юмсан гэсэн хүмүүс бас байж магадгүй энэ донд. Ажил төрөлд хурдан орчих юмсан. Нэг бол одоо юм сэтгэлээ илчлэхэд зориг дутаад байгаа хүмүүс байж магадгүй харагдаж байна. Одоо тэрэн дээр нь илүү зориг өөртөө итгэлтэй тийм одоо ярианы чадвар энэ төр бас дутаад нөө сэтгэлээ илчлэх гэсэн чинь нэг юм төвдрээ дээрэд муураад олигтой нөө зөв хэлж чадахгүй ч юм уу тиймэрхүү зүйл байдаг гэж магадгүй. За энэ чинь бас сэтгэлээ илчлэхээс гадна бас ажлын ярилцлаганд ороход хэл яриа маань хурц байгаасаа гэж хүсэж байгаа хүмүүс байж болно. Тэгээд ер нь л нэг юм хэл ярианы чадвар сайтай болохыг бас хүсдэг хүмүүс байх шиг байна шүү. За тэгээд дуусхаагүй одоо энэ ажлыг яриад байна л да тий. Энэ дуусхаагүй ажил байгаад байна. Явж өгөхгүй байгаа. Тэр ажлаа нэг хурдан дуусгачихсан ард дээр нь хурдан гараад нэг үр дүнгээ харчихсан гэсэн бас бодол байна тий. Энэ тал дээр бас ээлтэй байна. За бас зээл мэйл хөөцөлдөж байгаа хүмүүс гэж магадгүй. Тэр тал дээрээ бас манифест хийж бүтэмжтэй байхаар байна шүү. За түрүү нөгөө юун дээр гарсан 6-гийн сэлмийг харахаар ер нь бол нэг юм 6-гийн сэлэм жажмент хоёр ингээд зэрэгцээд ороод ирэхээр илүү бас нөгөө сүнсний сэрэлт гэдэг утга айгүй их баталгаажаад батчаа явчихдаг юм шиг надад санагддаг байхгүй юу? Тэгэхээр сүнсний сэрэлтээ одоо яадаг ч юм дээ. Сүнсний сэрэлт чи хүн дээр ондоо явдээс зарим дээр нь бүр айгүй удаашралтай явагдаад их сэтгэл готрол мэдрүүлээд авах ч юм уу зарим дээр нь хурдан болдог те. Тэгэхээр магадгүй та одоо хүртэл нэг юм юу хийхээ мэддгүй хүмүүс нь байгаа бол тэр хүмүүс маань одоо зөв замаа олох тал дээр зөв чиглэлээ олох тал дээр яа тэгээд одоо нэг юм тав тухынхаа бүсээс гарч өөрийгөө сорих, турших тэр тал дээрээ бас ингэж манифест хийж болж байна.
Тийм 6-гийн сэлэм чинь 2 дахь гараад ирлээ. Тэгэхээр нэг юм ачаа ихтэй хүмүүс байгаад байна л да энэ донд. Өөрөөсөө гадна нэг юм гэр бүлийнхнийгаа ааж байдаг юм уу? Найз нөхдөж байдаг юм уу? Нэг юм тодорхой хэмжээнд нэг юм чирж явах. Чиргүүлэхтэй. Одоо манайхан чиргүүлэхтэй гэдэг шүү дээ. Тийм зүйл байгаад байна. Энэ тал дээр бас ачаагаа хөнгөлөгч байдаг юм эсвэл энэ нэг ачаа энэ одоо ганцхан надад ирсэн энэ хүнд ачааг хуваалцах тийм тусламж ч гэдэг юм уу те тусламж гэдэг утгаараа бас байж болж байна. За тэгээ Ace of Cups. Тэгэхээр ялч вэ нэг Page of Cups, Ace of Cups харангууд ялч вэ юм хайр хүсэх хүмүүс бас байна л да энэ донд юм байна. Хайр сэтгэл. За бүр нэг амар амьдрал болоод явъя гэж бодохгүй ч гэсэнтэй нэг юм гоё амьдралд минь гоё юм романтик харилцаа орж ирээсэ гоё болцоод хин нэгнтэй гоё ингээд эсрэг хүснэнтэй тий болцоод заавал эсрэг хүснэж их явах тий ер нь гоё хайр дурлалын харилцаа хүсэж байгаа хүмүүс байна. Тэр хүмүүст маань бас манифест хийлээтэй шүү. За бүр нэг амар ноцтой бол бүр гэр бүл болоод ингээ гэсэн юм байхгүй л л да. Нэг айгуу тийм дотны харилцаа аюу хэрэгтэй хүмүүс байх шиг байна. Сэтгэлээ хуваалцах болцоод сайхан ингээд нэг юм гоё уур амьсгалыг мэдрээ сэтгэл санаа гоё ингээ хөнгөн болоод нэг сэтгэл дотор одоо хэдий өвөл болж байгаа ч гэсэнтэй нэг юм сэтгэл дотор хаврыг мэдрэх гэсэн хүмүүс бас байх шиг байна. Энэ тал дээр нь бас манифест хийж бас илтэй байна гэж шүү. За ингээд сахиусуудын зөвлөгөө бол ийм байна. Одоо ийм манифест хийж болж байна гэдэг. За тэгэхээр энэ маань одоо зөвхөн би бол одоо ямар дом яаж хийхийг бол зааж мэдэхгүй. Та бүхэн маань одоо манифест домын талаар өөртөө судлаад өөрт таалагдсан манифестыг хийх юм бол энд бол зөвхөн одоо таны одоо сахиусуудаас нь ирж байгаа одоо ийм юмн дээр манифест хийвэл амжилт олохоор байх шүү гэдэг л одоо санааг нь авч өгч байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ингээд цаашдаа та энэ зүйлийг хэрэгжүүл сахиусуудын зөвлөгөөг хэрэгжүүлж чадвал үр дүн нь ямар байх вэ гэдгийг одоо харцгаая. За түрүүнийхээ нөгөө энэ сахиусан тэнгэрүүдийн мессежийг нэг дахиад нэг сануулчих. Ер нь бол талархаж чадах юм бол танд одоо эд баялаг бол байнга эргэж ирж идэг гэсэн утга энд байсан тий. Ер нь бол ийм 8-ын тоо маань ингээд байнгын ашиг орлоготой байх ч юм уу тиймэрхүү элбэг хангалуун байхыг илэрхийлээд байна. За энийг санаарай л гэж хэлгээд байгаа. Өөрийгөө шагнах тий. Тэгэхээр юун түрүүнд өөрийгөө шагнаад үзээрэй гэж хэлмээр санагдлаа. Өөрийгөө баярлуулах, амраах, ер нь бол ингээд шагнах гэдэг өөртөө дуртай юм авч өгч болж юм тий. Бас өөрийгөө амраах, эрхлүүлэх. Одоо эмэгтэй хүн байсан бол одоо тий гоо сайхны газар очиж өөртөө анхаарал тавих ч гэдэг юм тий. Нэг тиймэрхүү зүйл хийгээд үзээрэй гэж хэлье. За харин энд үр дүн дээр болохоор түрүүний одоо хүзрүүдээс бас давтагдсан үзэр байна л да. Ace of Cups бас гарч ирсэн байна. Тэгэхээр одоо шинэ хайрын хүсэл гуйсан хүмүүст маань манифест хийсэн хүмүүст маань бол биелхнээ, танд шинэ хайр, шинэ дурлал ирхнээ. Хамгийн хүсэж байсан зүйл чинь биелнэ гэдэг утгын стар үзүр дээр байдаг. Тэгэхээр хүсэл биелэх тун магадaltaй сахиусан тэнгэрүүд нь маш ойрхон байх нь таныг хүслийг сонсоод одоо ингээд байж исэн байх нь шүү дээ. Хэлхэл юм бол биелүүлэхэд ингээд бэлэн байсан байна. Тэгэхээр 11 сарын 11-ний порталыг ашиглавал таны сахиусан тэнгэрүүд таны төлөө маш сайн зүтгэхнээ, таны хүссэн бүхнийг аль болох биелүүлэхэд бол бэлэн байна. Тэгэхээр ялангуяа одоо нөгөө юм одоо 3-ынх дээр бол гайгүй юугаар хийх бас чиг хандлага ороод ирлээ. Тэгэхээр сахиусан тэнгэрүүдтэй залбируул их юутай юм биш үү за. Сахиусан тэнгэрүүдээс тусламж хүсэх гуйхад бол маш ээлтэй байх нэ. За тэгээд Ace of Cups, Ace of Wands гэдэг ямар ч цоошин эхлэл маш хүсэл тэмүүлэлтэйгээр аюутын гоё таталцалтайгаар юм хайр дурлалын харилцаа үүсэх тун магадaltaй юм байна шүү. Манифестийн үр дүнд бол ирж байна. За
юуг манифест хийх вэ гингүүд энэ 6-гийн зоосоос гарсан байсан тий. Тэгсэн чи одоо ч гэсэн бас гараад ирсэн байна. Үр дүнд нь ямар ч сан та хэрвээ зээл хүсэж байсан бол зээл чинь бүтгэх нь вэ? Түрүүн гараадсандаа нөгөө нэг юм ямар нэгэн шоу хурал мурал янз бүрийн юмнаас ингээд нэг юм эд хөрөнгө хуваах гэдсэн тий. Тэр зүйл маань бас эргэдэг шуваагдахаар бас магадaltaй харагдаж байна. Энэ дээр илүү нөгөө гэр бүл гэдэг утга нь орж ирээд байна л та. Гэр бүлтэй холбоотойгоор за мөн танд ийм уламжлагдаж ирэх өв хөрөнгө бас байх магадaltaй харагдаж байна. Танд ягаад ч юм бэ гэр бүлийн чинь зүгээс ингээд тусламж болгож мөнгө өгөх том магадaltaй харагдаад тийм. Мөнгө санхүүгийн тусламж хүссэн бол манифест хийсэн бол тэр нь одоо ийм замаар орж ирэх магадaltaй гэдэг байгаа байхгүй. За мөн энэ донд ингээд нөгөө сургуулийн тэтгэлэг энтер хүссэн хүмүүс байх юм болов уу? Боловсролын байгууллагатаас холбогдоод байдаг хайрын төзөм байна. Тэгэхээр сургуулийн тэтгэлэг хүссэн бол олгогдох магадaltaй. За магадгүй талан ч юм уу те нэг юм бүгд биш юм магадгүй бас тодорхой хэмжээний бас тэтгэлэг хамгаалах магадлал бас байх шиг байна шүү. За тэгээд ажил карьерийн хувьд ингээд нөгөө юу яах гэж байгаа тушаал ахих хүсэлтэй хүмүүс байна гэдээсэн да. Тэгээд тэн дээр ч гэсэн бас биелнэ гэж юм тушаал ахина гэж юм тий. Карьер дээр бол айгүй том өөрчлөлт гарна. Бүр нэлээд томрох магадaltaй. Мэн одоо бүр юм сургуулийн захиралч гэх юм уу тийм ер нь бол айгүй тийм том байгууллагын том даргыг илэрхийлдэг байхгүй юу. Гэтэ энэ одоо нөгөө нэг юуны Emperor card-ыг бодвол арай нэг юу байгуулга. Шашны ч юм уу юуны байгуулга байхгүй юу. Сургууль, мургуул тиймэрхүү уламжлалт тиймэрхүү байгуулга. Арай нэг юм хууль хүчний байгуулга бол арай биш юм шиг байна. За мэдээж энэ маань 100% бүгд танд одоо зориулагдсан биш шүү. Тэгэхээр нэг хувиргаж ойлгоорой. Ингээл хилжингүүд ингээд шууд ингээд ямар ч тийм шүүлтүргүүгээр шууд ингээд комент орж ирээд байдэн шүү. Эний чинь бас танд таарахгүй гэж байгаа шүү дээ. Бүгд бас танд таарахгүй. Зарим нэг нь энд бол маш олон хүний юм яригдаж байна. 6 номерт буюу хамгийн төгсгөлд стар үзэг гарсныг ботход ер нь бол таны хүссэн бүхэн биелэх магадaltaй харагдаж байгаа байхгүй. Энд бол таны хамгийн хүсэж байсан зүйл биелнэ. Та гол нь юм чиглэлээ олон гэдэг байгаа. За тэгээ дөрөнд нөгөө нэг уран бүтээлч хүмүүс байх шиг байна гэдээсэн да. Тэр хүмүүс маань бүр одоо уран бүтээлийн онгоц санаа нь орж ирээ. Тэрнээсээ одоо улбаалаад уран бүтээл нь амжилттай гараад бүр ингээд стар тий олны танил нэр хүндтэй хүн болох ч магадaltaй. За уучлаарай би хүүхдүүдтэй айж охин гэж хэлээд нэмэр алга одоо энэ эдгээ давж л ярихаас өөр арга. Хүүхдүүд чинь ингээд утас үзүүлээд ахаар чивчэнийг болчихно л доо тэгээд бас одоо нэг хичээл сургууль орохгүй байгаа гэж хэлгүй утас байнг үзүүлээд ахаар бас аюу хэцүү байна. Яс дондор нүүрхэ заасан гэрээ. За ямар ч л байсан урам зориг хүсэл тэмүүлэлээ нэмхийг хүсэж байсан хүмүүс байна. Нэмэгдэхний эхлэхний одоо яг хүсэж исэн зүйлээ олж хийх том аргалтай харагдаж байна. За тэгээд мөн түрүү нөө хийсэндээ хайр дурлалын харилцаа хүссэн хүмүүс маань бол одоо яалтчгүй шинд орлол эхний хороо ертөнц бол энэ хүслийг нь биелүүлэхээр харагдаж байна. За тэгээд улаан цэр тэр 8-ын зоос гарсан байна. Тэгэхээр за нэг юм юу л юм байна л да. Зарим хүмүүс маань ингээл бүр ажил карьер дээр ч юм уу эсвэл одоо хичээл ноттой холбоотойгоор ч юм уу тийм үлгэрийн юм шиг ингээл бүр шууд эцсийн үр дүнд хүрэх гэсэн хүсэл бол хүсэх хэрэггүй байсан юм шиг байна. Яагад бол энд танд тэрний оронд заавал нөө туулах ёстой одоо юунд чинь уран зориг одоо ирч хүч хайрлаж ах шиг байна гэж би бол тэгж харж байна. Одоо та ингээд таны хийсэн одоо тэр нэг дуусахгүй байгаа гэдсэн нэг ажил гэдсэн да түрүүнд нэг юм дуусаагүй ажил гэдэг. Тэгэхээр тэр зүйл дээр бол шууд ингээл дуусгаж өгч болж чадахгүй энэ портлоор одоо та манифест хийснээр харин тэрний оронд одоо уйгахгүй хичээл зүтгэлийн тэр энергийг бол өгөх юм шиг байна. Та ингээд нөгөө нэг шантрахгүйгээр те ямар ч л байсан
өөрийгөө хөгжүүлээд өөрөөсөө одоо шалтгааллах бүхэл одоо тэр зүйлийг гаргаж чадах тэр сэтгэлийн тэнхээжүүдийн ажлын ачаалт авах чадвар ч юм уу тийм эрч хүч энерги талаас нь танд бол тийм зүйлийг өгөхөөр байна. Та тэр эрч хүч энергийг авснаар та энэ ажлынхаа ард гарч чадна. Их олон зүйлийг сурна, өөрийгөө хөгжүүлнэ. Тэгэхээр яах нь тэр одоо дуусахгүй байгаа ажил гэдэг тэрнээс бас танд сурах зүйл угаасаа байгаа аахгүй юу? Шууд ингээд дуусна гэсэн юм угаасаа байхгүйс учраас танд харин тэр сурах шантрахгүй байх тэр ирмэлцлийг нь эрч хүчийг нь л өгж юм л та. Тийм одоо энэ өдөр бас түрүүн гарсан шүү дээ нэрээ. 80 давсард гарч исэн тий. Тэг нөгөө би чинь тэр юу лээ? Тийм нөгөө ингээд сэтгэлээ илчлэх гээд ч юм уу эсвэл ажлын ярилцлага ч юм уу нэг тиймэрхүү зүйл дээр нэг юм эрч хүч хүсэж байна уу да гэсэн нэг тийм ярьж исэн да. Ярианы чадвар эсвэл сэтгэлээ илчлэхэд зоригч гэдэг юм уу тууштай зоригтой зоримог байдал энэ төр гэсэн тий. Тэр тал нь бас ирж байна. Хэрвээ та айгүй зориг хүсчихсэн бол зориг нь ирж байна. Ярианы чадвар хүсчихсэн бол тэр ярианы чадвар чинь бас тодорхой хэмжээнд биелэхээр байна. Тэгэхээр нөө хоолоо үрдтэй ялангуяа энэ хоолоо үрд маань ажил хичээл сургуулийг л ер нь бол хариуцж идэг тий. Тэгэхээр нэг тиймэрхүү зүйл дээр илүү ажил карьер тал дээр нийгэмд ажиллах байр суурь тал дээр нь бол айгүйх амжилтуудыг бол харангүй өхнөө хорвоо ертөнц. Магадгүй та айгүй шантрамтгай байдаг гэсэн мэт магадгүй тий. Түрүүн нөгөө нэг юун дээр бас энергийн шалгалт дээр ч гэсэн 7-гийн юу энэ төр байсан шүү дээ. 7-гийн зоос маань ер нь жоохон шантрахгаал болтгчин билүүлээ гэл. Тиймэрхүү зүйл дээр нь тиймэрхүү одоо тийм шантрахгаал байсан зүйл дээр нь бол одоо харин ч тийм дайчин ирмэг зоримогтой байдлыг бол өгнэ. За 3 дугаар сонголтын маань уншлага ингээд дуусч байна. Ер нь одоо өнөөдрийн уншлага маань ингээд дуусч байна. За анхааралтай үзэж сонирхсан та нартай баярлалаа. Миний сувгийг дагдаг та нартай баярлалаа. Хэрвээ та нар маань саба дарааг үзэж байгаа бол саба дараарай гэж хүсье. Баярлалаа. За тэгээд та бүхнийхээ бас 11-р сарын 11-нд юун дээр манифест хийх тал дээр нь бас сахиусуудаас нь зөвлөгөөг нь авч өгч чадсан байхаа гэж найдаж байна. Тэгээд бас та бүхэн маань үр дүнгээ хараад тгсэн илүү урам ороод илүү итгэл үнэмшилтэйгээр манифестээ домоо өөртөө сайн сайхан зүйлээ татах одоо тэр одоо зайлбарлаач гэдэг юм уу те тэр зүйлээ хийж чадах байхаа гэж найдаж байна. Тэр тал дээр нь л одоо тус нэмэр болох гэж хийсэн юм аамаа. За ингээд та бүхэн маань subscribe дараагүй байгаа хүмүүс нь subscribe дараад өгөөрэй. За мөн лайк, комент үлдээхээ мартаоцай. Ямархуу байдлаар яаж биелсэн ч гэдэг юм уу те дараа нь яж болно шүү дээ 11 сарын 11-ээс хойш бүр ингээд биелсэн байна ч юм уу. Энд дээр нэрээ ингээд биелсэн шүү ч гэдэг юм уу тийм гоё үр дүнгээ бас хуваалцвал надад маш урамтай ах болно. За ингээд ховын уншлага авах сонирхолтой хүмүүс бас байж магадгүй. Тэгэхээр та нар маань description хэсэг буюу тайлбар хэсэгт байрлах миний сошиал хаягуудаар холбогдох боломжтой байдэн шүү. Та над руу чат бичснээр би эргүүлээд цаг авах, уншлагын цаг авах зааврыг нь явуулдаг байгаа. За тэгээд ямар дом хийх үү гэдэг асуултанд бол би хариулж чадахгүй. Би бол одоо тийм ямар дом момоор мэрэгсэн хүн бол биш. Тэгэхээр та бүхэн маань өөрсдөө эрэл хайгуул хийгээд одоо зөндөө олон манифестыг зааж өгдөг одоо YouTube сувгууд ч байгаа. Ер нь бол хайлтгээд үзэх юм бол маш олон сонголтууд гарах бах. Гагцгүй тэрэн дундаас өөртөө ингэ таалагдсан сэтгэлдээ нийцснийгээ сонгоод хийгээрэй. За мөн зөвхөн итгэж байвал хийгээрэй. Итгэхгүй бол хийгээд хэрэггүй. Итгэхгүй бол тэр одоо зүйл чинь хангалттай одоо төвшөнд биелэхгүй байхгүй юу? Ингээ харилцсан таны итгэл тэр одоо лав гэдэг юм уу юу гэдин те тэр одоо хэрэгслүүд домын хэрэгслүүд энэ тэр хоёр маань итгэл болон тэр бодит одоо юм хэрэгсэл хоёр маань ингээд хамт нэг цогц болж ийж тэр манифест илүү амжилттай болдог гэж би ойлгодог. Тэгэхээр энэ тал дээр маань та нар маань бас итгэл үнэмшил айгүй чухал гэдэг шүү. За ингээд энэ удаагийн видеог маань таалан болгосон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа шинэ видеогоор уулзлаа баяртай. Амжилт хүсье.